За бүгдээрээ сайн байцгаана уу? Season 2 маань ээлж нэгэн дугаар ихэд бэлэн болсон байна. За тэгээд өнөөдрийн дугаарын зочноор цэгийн маань хүрэлцэн ирсэн байна. Өдрийн мэнд. Өдрийн мэнд. За оролцуулж байгаад баярлалаа. Урлаг хүлээж авснаас баярлалаа. Тэгээд өнөөдрийн яриа гоё. Өрнөх баха. Тэгнийч найдч байна. За намайг Цэрэнлам гэдэг. Тэгээ ерөнхийдөө би яг энд илүү богино нэрээр ашигладаг цэгийн. Тэгээд Ирландад одоо ерөнхийдөө 7 дахь жилдээ бол амьдраад ажиллаад явж байна. За миний одоогийн байдлаар болохоор яг Need College гэдэг английн сургууль төлөөлөгч хийж байгаа. За тэгээд бас хажуугаар нь мастера ерөнхийдөө бол finance буюу санхүүгээр хийж байгаа. Тэгээд яа. Окей, nice. Окей, анхаа хоёр англи хартаас нь цэгийн юуны орд үлээ? Өхрийн орд 4 сард орсон. 4 сарын өхөр. Окей. За, ер нь зурхай horoskop хэрэг уншдгүү, итгэдэггүй, ер нь хэрүүртэй чинь наалдчихээн. За, ерөнхийдөө итгэх зүйлүүд дээр ерөнхийдөө бол итгэн. Би яг сүүлийн үед энэ жилээс яг тэр нөгөө нэг чартууд нэг уншаад тий тэр нэг юм өөрийнх нь тодорхой одоо хувь хүнийх нь хүн чанар за тэгээ дээрэс нь нөгөө нэг юм карма гэдэг яг энэ зүйлүүдийг бол уншиж судлах дуртай. Тийм тэгээд яг мэдээ 100% нөгөө нэг амар дотор нь зүгээр ортгүй зүгээр уншиж судлаад за тэгээд дээрэс нь яг өөрийнх нь талаар илүү мэдхийг хүсдэг гэх юм өөр талаас нь. Тийг нь бол илүү хардаг судалдаг. Энэ жоохон насжилттай холбоотой нэг магадгүй лээ. За окей. За яг одоо цаг дээр жоохон яриа. Ер 7 жил гэж одоо 18 онд орчихсон юм. Тий, яг 18 он. Тэнгууд энэ ковид үеэр гацсан хүн чинь биш үү дээ. Тэгээд 7 жилийн хугацаанд яагаад 7 жил Ирландд байж вэ? Шалтгаан юу? За, ерөнхий буцаад тий. За, ерөнхийдөө бол яг нэг жоохон онцгүй. Гэхдээ би жоохон comfort zone дээр гацсан маягийн. Яад бол угаасаа бодож байгаа. Тэг яад Ирланд гэж тэ эмжиж гоосод нэг яг үнэ ингээд амар үзэж харж үнэхээр ингээд олон жилийн хугацаанд л ингээд амар хэцүү бол байхгүй. За тэгээд нөгөө талаасаа ч гэсэн чинь амар том усууд юм бас нэг биш. Гайх байх. Гэхдээ би анх болохоор яг нөгөө гэр бүлийн ерөөдөө шалтгаанаар иржсэн. Манай аав энд амьдарч байсан болохоор надаа илүү ингээд одоо хурж ирж одоо гэр бүлийнхаа үнтэй ойр байх үстэй. Тэгээ шинэ газар яг шинэ улсад амьдралаа эхлүүлэхэд бол илүү амар санагдчихсан. За тэгээд яг эндээс эхлээд тэнгуут манай буцаад за тэгээд ковид гарсан. За тэгээд ковидаас болоод ерөнхийдөө бол нэг 2-3 жил бол яах чаргагүй энд гацсан. Тэнгуут ингээд яг үнэхээр яг гацсан. Яг нөгөө Монгол руу босох ямар ч боломж авахгүй. Би үнэхээр амар хүсэж исэн. Яг бол амар гэр бүлээ санаж исэн. Яг бол 4 жилийн турш би ерөөсөө харж чадахгүй тий. Тэгээ аль хэдийнэ би 2 жил энд ингээд ерөөхдөө гэр бүлээ амар сансан байсан. Тэгээд дахиад ингээд 2 жилийн турш ингээд гацгаалнаад амар хэцүү сэтгэл зүйн байдлаасаа тэгээд ер нь бол айгүй том бас чаленж байсан. Миний амьдрал тохиолдсон. Тэгээд энийг давж гарсны дараа яг ковид ерөөхдөө нэг дуусны дараа бол яг за одоо яах вэ те би одоо юу ихлээ яах вэ санхүүгийн байдлаас ч гэсэн хувь хүний талаас ч гэсэн би яг юу хийж байгаа юу их боломжтой ингэдэ би айгу харах хэрэгтэй болсон. За тэгээ мэдээж яг тэр бас сурч ирсэн болохоор яг бүх юм онлайнаар тэгээ сураад техникийн хэлж нь бол за ямар ч сурж байгаа зүйлээ дуусгаад за тэгээ энтэй холбоотой би одоо яг юу хийж болох вэ гэд тэгээ ингэж авсараа л ерөнхий нэмэгдээд тэгээд боломжтой болчихж байгаа. Одоо ер нь буцаа ер нь одоо ер нь ирээдүйд одоо юу гэдэг ингээд эндээс сууршиж бас өөр нэг улсаас сууршиж Монгол руугаа буцаа. Яг нөгөө одоо бус хүмүүсийн л яг адилхан яг нөгөө авах зүйлээ аваад сурах зүйлээ сурч аваад тэгээд би мэдээж эцэс Монгол хүн тэгээд Монгол би яг юу хийж чадах уу тэг юу хийж бүтээж яг чадах бол гэдгээ айгуу сайн мэдснийхэн дараа буцах үгийг бол шийднэ. Гэхдээ одоогийн нөхцөл байдал дээр бол яг би бол буцахгүй сурцуулаа зөндөө байна. Тийм тэраа би айгу харж байгаа ойлгож байгаа учраас яг одоогийн нөхцөл байдлаар бол яг үндэ ийш тийш бол амьдрахаар ч юм уу чиглэж байгаа тийм төлөвлөгөө бол бохондоо байхгүй. Окей. За тэгвэл хоёулаа юу яа? Тэр хэцүүд үе даван тус мус мэт юм дундуур ярина. Одоо хоёулаа юу яагаад цаг хугацаа ухраагаад хүүхэд нас руу буцаа. Ер нь хүүхэд наснда цэгийн юу ямар шиг хүүхдээ хэр сахилахгүй хүүхдээ 10 жилдээ хэрнээс ямар шиг сурч байна. За яг нөгөө нэг ангид нэг юм
алтан дунд ч гэдэг. За ерөнхий яг он сурдаг. Ер нь л нэг юм гайгүй сурдаг хүүхдүүдээ нэг гайгуус бүхэл хичээлдээ яг нэг жигэд сайн дандаа л ерөнхийд бол яг ахлах сурвалж угасныг А Б гэс ер нь бол нэг буухгүй. Яг тэгжэл сурдаг байсан. Тэгээд өөрөө ч гэсэн айгүй хичээнтгий. За тэгээ хажуугаар нь яг сүүлийн нэг 10 жил тахад бол айгүйх сайн дурын ажлууд хийдэг байсан. Сайн дурын ажлууд айгүйх хийдэг. Тэрүүгээр бас би өөрөө айгүйх нээжсэн. За тэгээд ер нь бол айгүй итгэвтэй байх гэж хичээжсэн. Гэхдээ би юун дээр гацсан бэ? Сэтгүүр. За ер нь айгүй дараахан дөө. Тэгээд ерөнхийдөө хүн ард түмний айгүй нэг юм чимээг үзүүлээ. Гэхдээ дотор бол тийм хүүхэд биш гэдэг айгүй сониуч тэгээд ер нь бол ийм сонирхолтой хийж болох одоо юу лэн бүр ингээл бүх зүйлүүдийг ингээл туршиж үзмээр санагддаг. Тэгээ амар юм өөр зүйлүүдийг ерөнхийдөө бол хийж үзэж атгшаа авах ч юм уу тэгээ ерөнхийдөө айгүй шин зүйл туршиж үзэх туфтаа төрөл болох хүүхдээсэн. За тэгээд 10 жилийн дараа 10 жил төгсөөд биш ирсэн гэсэн үг үү? Сургууль гэсэн нь гап тэгээ ерөнхийдөө жоохон аваад тэгээд ирсэн. Ухрын ордных одоо гэр бүлийн биш ухрын орд их чимээг юм даа. Тэг ерөнхий жоохон ер нь үгүй яг чимээгүй гэхээс илүү нөгөө нэг одоо vibe нийлж байгаа хүнтэйгээ нөгөө ярих хүнэн зөв байх юм бол ч юм уу vibe нийлэх юм бол яг зүгээр ярих зүйлүүдээ ярьцдаг. Гэхдээ бас нөгөө тодорхой хэмжээ тийм яг нэг юм тодорхой хэмжээний энерги зарцуулаад тэгээ дуусчдаг. Тийм social battery гэдэг байдаг бол яг тийм байдаг. Яг ингээл ярьж байгаа тэгэл чимээг болчихдог. Тэгээд нэг юм энерги дуусчдаг ч юм уу. Тэгээ нэг юм санаа цаанаасаа л яг чимээгүй баймар санагтаад байдаг. Ядарчдаг гэдэг. Тэгэхээр нөгөө нэг юу vibe таарах гэж юм чухал байна. Тийм. Хүртэйг бол гайг үздэг. Бүх хүмүүстэй зүгээр шүү дээ. Бүх хүмүүс. Ингээд харилцаад одоо өөрийнхөө талаар мэд ингээд нөхөр судалж байгаа шиг бас нөгөөнийгаа ч юм уу судлах үе байх уу? Ялангуяа хэрэгтэй юм байна. Би ёстой нөгөө нэг яг зурхааны дагуу бол хизээч одоо хүнийг амар юм судалж байгаагүй байна. Тэгээ яг үнэхээр нөгөө нэг одоо харилцаа эхлээд үргэлжлэн шатанд ч юм уу тэ очиод янгууд нэрээ чинийх үлээ минийх үлээ тэ энэ таарамжууд нь юу байдаг үлээ яг энэ хөцөл дээр бол айгу одоо сонирхолтой маягаар зүгээр сонирхчихсан гэхээс бол яг илүү орж байгаагүй юм. Окей. За цэгийн ер нь өглөөнөөс оройнох амьдрал хэрхэн өнгөрч байна? 7 хоног ажлын 5 өдөр амралтын 2 өдөр ч юм ер нь хэрхэн өнгөрч байна? Рутин. За миний рутинууд гэдэг юм бол за өмнө нь бол үнэхээр айгүй энийг байсан. Яг тэгэл ажил хичээл. За тэгэл гарч алхах найзуудаа уулзуулсан ажлынхан дагаар бол гарантаа яг нэг иймэрхүү рутинтэй. За одоогийн нөхцлөөр болохоор ерөнхийдөө би яг нөгөө гүйж эхлээд одоо гэхдээ ер нь бол би идэвхтэй байгааг хүсдэг. Тэгээд гүйж эхлээд за тэгээд дээрс нь хажуугаарнаас газрын теннис болоод спортоор айлуулах өөрөө нөгөө ментал хайлтанд нөгөө өөртөө ерөнхийдөө бол яг ингэж амар хүчээр ч юм уу ерөнхийдөө цаг гаргаад тэгээд байхгүй бол айгу бас болтгоо. Тэгэхээр өглөө босоод ерөнхийдөө ажилдаа явна. Өглөө болгон би бол тэгээ гүүгээч ч юм уу ерөнхийдөө бол жимд яваад чаддгүй. Тэгээ зарим өдрүүд ерөнхийдөө шууд л яг өглөөний цаг аваад ажилдаа аваад ажиллаа таарсныхан дараа гүүгээд. Тийм би ер нь бол арай жоохон сэрүү харсан ч юм уу. Яг тэгэд ер нь бол гүүх айгу дуртай болсон. За тэгээд нэг 5-аас 10 км нэг 7 хоногтой дорож нэг 2-3 удаа. Тэгээд би ерөөхдөө тэг хажуугаар нь йоганы ангид ерөөхдөө бол жоохон яг нэг өдөр нь гүүгээд дараагийн өдөр нь болохоор йога классанд яваад яг ийм сөүлжсэн маягаар бол ерөөхдөө бол би хичээллүүлээд за тэгэл ажилдаа явна. За тэгээд хичээл маань болохоор одоогийн байдлаар амарсан байгаа. За тэгээд 9 сараас сүүлээр эхлэн гут нь бол яг хичээлийн рутин бол нэг 7-ны 3 өдөр хичээлтэй. За тэгээд нэг нь болохоор онлайнаар болохоор ерөнхийдөө ажлын цаг бүх зүйлүүдээ бол би ингээд баланслуулад аваа явчих болдог. Окей. Тэгэхээр нөө сая харж ирсэн маратонд гүйсэн байсан тий. Хэдэн километр хэдэн минут яаж гүйж байгаа финишер байв да. За энэ бол яг миний анхны юу байсан. Гэтэ би яг марафонд ороогүй. Яг нөгөө 5 miles марафон гэдээ болсон байхгүй. Яг half марафонд бол оролцож удаа яагаад гэвэл надад бэлтгэл аягүй хэрэгтэй. Half марафон яваад 21 км. Тэнгуут би бол яг тэрэнд очих хүртэл бол надад бол тийм бэлтгэл байгаагүй учраас 5 miles буюу 8 км бол гүйсэн.
8 км-ийг би яг нэг 45 минутанд олгож тусгасан. Тэгээд энэ бол яг миний яг нэг анх орж байгаа нэг одоо гүйлтийн тэмцээн маягийн юм учраас надад бол айгүй юм бахархалтай мэдрэмж төржсэн гэх юм уу. Тэгээд дээрэс нь тэнд орсон бүх хүмүүсийн одоо ур амьсгал би бинийгаа дэмжиж байгаа тэр дэмжлэг хүмүүсийг хараад надад амар том урам зориг болоод ороод би гүөх юм байна. Би марафонд оролцсон. Гэхдээ энэ жилийн марафонд бол хоцорсон. Тэгээд эх жилийнх бол яаж чаад бэлдэж байгаа бол орно. Тэгэнгүүт одоо нөө me time гэдэг байгаа. Тэгэхээр зээгүүд ерөнхийдөө йог, гүөх гэсэн газрын танц ч юм спорт руу гэдэг юм. Би бас яг нэг бас ном уншиж байгаа. Яг амар гэгээлээс насагдаад байна. Гэтэ үгүй бүр ингээд нэг яг би бас яг яагаад ингээд энэ юмнуудыг ерөөхдөө бол ингээд төлөөсөн яваад яг өөртөө цаг би ерөөсөө нэг амар ингэж гаргадаггүй. Би яг нэг бусад айгүйх цаг гаргадаг гэсэн юм байна. Айгүйх нэг бусдаар хүрээлүүлж тэг ганцаараа байж чаддгүй юм бол ганцаараа байхаар юм тухгуурааддаг, өөрөөртөө байж чадахгүй, өөрөөртөө нүүр төлчихдэггүй ч юм уу те. Дандаа хүмүүсээр хүрээцсараад ч юм уу тэр надад айгүйх зөө. Ганцаараа байж сурна гэдэг бол надад жоохон айгүй шалгуурууд энийг байсан. Тэгээд би энэ жилээс ерөнхийдөө бол яг гүндээ бас нэлээд юм мэдээ шалтгаан нөгөө нэг одоо салалт те салтын дараа ерөнхийдөө сэтгэл зүйн байдал тэгээ тэр өвдөлтийг давхан туулахын тулд ерөнхийдөө бол нэг бие хүчний одоо нөгөө нэг одоо физикли актив байвал илүү тэрийг даван туулахад тустай байдаг учраас тэрийг дагаж хийсэн. Тэгээ дээрэс нь өөрийгөө бас илүү жоохон өөр юм затааруулаад байхын тулд ном уншиж эхэлсэн. Номнууд ерөнхийдөө уншаад хүссэн үед уншаад өглөө яриад ч юм уу яг нэг юм өөрийгөө шахахгүйгээр заавал би тийг ингэн гэж юусоо өөртөө тахгүй эсвэл яг хүссэн үед уншаал хүссэн үедээ тавиал иймэрхүү байдлаар бол яг ганцаараа бол цагийг өнгөрүүлэх гэж хичээж байгаа. Тэгэхээр яг түрүүний хэлэх гэдэг юм хөшүүр гэж нэг зүйл байгаа шүү дээ. Тийм хөшүүр. Зөвхөн нэг өглөө босвол Kindle цаа бие явуулчихсан хэлэхгүй шүү дээ. Хөшүүр гэж таа шүү дээ. Тэр нь өвдөлт. Тийм. Тэнгүүд ингээд одоо хийж байгаа бүх зүйлс ингээд өөрт цагт гаргаж байгаа цагаа ингээд хүчээр хийж гинэ эсвэл ингээд одоо ингээд бас эхэлж гинэ. Хиндээ хүчээр байсан юм шиг. Тийм. Эхлээд яг үндэ энэ яг нөгөө жоохон стресстэй тэгээд дээрэс нь бас нөгөө нэг салтын дараах нэг юм амар юм heartbroken болсон энэ мэдрэмж шүү дээ. Ер нь бол амар өвдөлттэй мэдрэмж шүү дээ. Тэгээд энийг би даандлахын тулд ингээд би яг сайн унтаж чаддаг байсан. Шууд ингээд өглөө 6-7-гээ босчдаг. Тэгээд тэнгууд шууд надад санд орчдөг юм. За окей би шууд йоганд явъя. Пилатест явъя. Тэнгууд би шууд йоганд яваад пилатест явж эхэлсэн эхлээд тэнгууд надад айгүй гоё яг нэг юм хийцэн. За нэг юм хочж байгаа ч юм шиг өөртөө за нэг юм хийчлээ гэж авч байгаа мэдрэмж надад яг үндэ айгүй тустай байсан гэх юм уу багаар. Тэгээд энийг ерөнхийдөө нэг 7-аас 2-3 удаа эхлүүлж агаад тэгээд дараа нь гүйлтийг би нэмээд тэгээд гүйлтээс бол би айгүй тийм нөгөө нэг юм тайширсан мэдрэмж айгүй авчихсан. Энэ өөрөө нөгөө гүйлт чинь ерөнхийдөө жоохон чаленж шүү дээ. Тэгэл хамаг ихний хэлж нөгөө нэг булчин шидний булчинууд чинь жоохон чангарна. Тэгэл яг одоо ерөнхийдөө ингээд дасах хугацаа юмнууд бол яг үндэ амар хүн санагдаагүй. Илүү enjoy цаг хугацаанд авч үзвэл ихэд 25 он гараад шинэ хүмүүс байна шүү дээ. Шинэ цаг яаж ирсэн, шинэ цаг яаж ирсэн шүү дээ. Тэгвэл ингээд одоо ингээд 7 сар болж байна. Хагас чи жилийн одоо нөгөө хүмүүс хэлдэг 7 сар болчихлоо. Reflection. Тий. 25 он гарахад ямар нэгэн тийм одоо хүслийн жагсаалч юм уу тийм самбар хийжсэн. Би 24 онд нэг хийжсэн. 25 онд болохоор яг самбар хийгээгүй яг нөгөө нэг жагсаалт гаргачихсан. Тий. 24 онд болохоор би яг тийм хүслийн board хийгээд тэр болохоор би нөгөө нэг арга хэмжээнээр очиод яг 1 сарын 1-ний арга хэмжээгээд тэгээ тэр үед болохоор яг бөөндөө нийлж агаад групп хүмүүс хүссэн зүйлүүдээр яг энэ жил ингээд юу зорж байна, юу хүсэж байна. Тэр бүх зүйлүүдээ ингээд зургаар даахын наагаад ингээд чимэлж мэмлээд гойлоод тэгчихсэн. Гэхдээ би 24 онд тэр хийжсэн, бичсэн бүх зүйлүүдийн юм яг үндэ би өөрөө зорж хийж чадаагүй юм уу? Гиснээ ингээд хүсэж байгаа да. Гэхдээ би өөрөөсөө зорж хийж чадаагүй. Яагаад гэвэл өнөөхдөө миний хувьд бол нэг 23 24 он бол ер нь нэг юм жоохон бас уналт айгүйх байсан. Тий, ер нь бол айгүйх уналт сэтгэл зүйн байдлаас айгүйх нөгөө нэг юм up and down-ууд айгүйх болж исэн.
жилүүд учраас ер нь бол жоохон өөрийгөө айгүй хайсан гэж хэлсэн шүү дээ. Одоо энийг юм байна. Яагаад ингээд танаад итгэхгүй таана. Өөрсдөө ингээ хаяад гэдэг. Ингээд одоо нэг шууд ингээд relationship авах юм. Яагаад ингээд хаяад гэдэг. Яагаад хаяад идэв болоод ер нь бол айгүй хайх юм шүү дээ. Тэр хүнээс хамаарат юм шүү өөрөөс хамаарат аль. Яг үнэндээ бол хүн өөрөөс л хамарч байгаа л та. Эцээц яг буух цаг нь яг хүн өөрөө учраас яг өөрөөс л хамарт юм гэдэг би амар ерөөдөө ингээд харж ойлгож байгаа зүйл нь яг тэр одоо. Яг бол яг миний хувь хүн яг төрлөн гэдэг юм гот. За би ингээд relationship ч юм уу явны байдлаар ингээд ороход би хүнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөөд байгаагаар нь бүх зүйлээр нь чамд юу байна дутуу одоо тий ерөөдөө complex юу байна бүх зүйлүүдээр нь хүлээн зөвшөөрч хайрлаж чаддаг. Тэнгууд тэгээд ирсэн би бүх зүйлүүдээ ингээд өгч чаддаг. Тэгээд ингээд ер нь бас айгүй хурдан нөгөө нэг юм атач толно гэдэгтэй шүү дээ. Атач толоод байнга ер нь хамт баймар санагдаад ч юм уу. Одоо би нөгөө ганцаараа надад аюу хэцээсэн гэдэгсэн шүү дээ. Тэнгууд нөгөө түрүүний ингээд заавал хажууд ингээд байнга эсвэл ингээд байнга суулжүүлээд болгоод ингээд уулзмаар ч юм уу эсвэл яг нэг тийм байгаад байсан. Тэгээд эцэс нөгөө тэнгуутаа өөртөө ерөөсөө нөгөө нэг юм. Хөөе миний дуртай юм юу лээ те. Би зөвхөн нөгөө тэр хүнтэй бүх юмнаа хараад одоо теннис тоглох байсан би тэр хүнтэй тоглох гоо те. Жим явах байсан баг ингэ тэр хүнтэй хамт явах гоо. Яг миний хувийн цаг нөгөө нэг зориулж байгаа юм юу вэ гэдэг би ерөөсөө харж чадахгүй байсан. Тэгээд дараа нь яг тэр ерөөхдөө бол өөрөө ерөөхдөө хайж эхэлж байгаа гэдгийг нөгөө хүнийхээр яг нөгөө реакшнаас гэх юм уу. За нөгөө хүнийхэн хариу үйлдэлээс хараад яг хүү цагийг ингээд чамд тэ өөрийн гэсэн цаг байхгүй мó чамд өөрийн гэсэндээ хийх зүйл байхгүй мó. Окей мэдээж яг ингээд шууд ихгүй л тэ зүгээр нэг тиймэрхүү яг хариу үйлдэлүүд харж эхлэнгууд нэг юм эргэлзээ. Одоо нэг юм тэр нь хүлээж авах яг нэг өвдөлттэй яг ингээд хүү юу яриад байгаа тий би надад мэдээж байгаа миний тий ингээд одоо ажил төрөл одоо юу гэдэг бүх зүйлүүд одоо хийх ёстой зүйлүүд ч юм уу яг юмнуудаа би хийгээд зохицуулаад тэгээд үлдсэн яг ингээд цаг хугацаа ингээд чамтай байхын тулд ч юм уу тэр хүнтэй ингээд байхын тулд би зарцуулж хаад яагаад тэрийг ойлгохгүй нэг юм тэрэг үнэлэхгүй байгаа юм шиг мэдрэмж төрөөд тэнгуут тэр нь ингээд намайг гэтээ нөгөө талаас болохоор би өөрөө ялцчихв хайцсан л юм л та. Яг хүндээ би өөрөө тэр үнийг харсан чинь хөөе надад миний дуртай зүйл юу лээ те. Миний хийх дуртай зүйл юу лээ. Би юу хэлээ нэрэ юу болчихё. Юу хэлээ гэдэг. Би хэм нэлээ. Яг би юу дуртай илээ. Юу хийх дуртай юм би юу хийж чадах вэ гэдэг яг үндэ юмнуудаа бол амар хөөхгүй ингээ хайцсан. Тэгэхээр одоо энийг юм байна. Энэ ингээд зөвхөн чиний өнцгөөс гарч байгаа тийм ингээд дууссан зүг ба шүү дээ. Тийм яг нөө өөрөө өөр дээрээ харж ойлгосон. Тэнгүүд ингээд тэр харилцаа дуусгаад хоёр ингээд ямар нэгэн байдлаар ингээд ярилцаад ингээд дуусгасан зүйл ингээд шууд болоод ингээд. Гүү ярилцж байгаа тийм нэлээ удаа ярилцсан. Нэлээ удаа ярилцаад тэгэл тэгээ уусаад нэг харилцааг бол чиглүүлж байгаа шүү дээ. Тийм. Тэнгүүд ингээд тэр харилцаар нэг дуршаад ингээд чи тэр хүнээ сонсохыг ингээд хүсчихсэн зүйлсийг тэр хүн хэлж чадсан эсвэл ингээд ингэчих болоо тэгчих болоо энэ маань ингэдэгдээ уг нь тэр хүн байсан эсвэл ингээд чиний сэтгэл санаа ингээд тэр чигтээ ингээд заа ямар ч юм хэлсэн ингээд тань ингээд болонгс бодолтой байсан уу. Тийм ер нь бол яг надад найдвар бол байсан. Гэхдээ болсон нь надад хэрэгтэй. Би уусаа яг болсон илүү ингээд зөв гэдгийг ингээд яг нөгөө gut feeling гэдэг штэ. Болсон угаасаа зөв гэдгийг мэдчихсэн болохоор тэгээд дээрэс нь дараа нь басны дараа ингээд надад хэцүү байна гэдгийг ч гэсэн мэдчихсэн. Гэхдээ үнээр л хэцүү байсан. Үнээр тийм хэцүү байна гэж мэдээ өгөх юм. Тэгээд яг нүүр толгойд айгүй хэцүү байсан. Тэгээд тэр нүг ингээд салсны маргааш гэж бодоод тэгээд маргаашнаас нэг ингээд нэг хөшөөрөг болоо за өөрхөн бол ингээд дуртай юмсаа хийж эхлэх. Тэгэхээр удаан байсан хугацаанд 2 жил гарan 2 жилийн турш жил гарan хичээнд байсан. Хичээнд. За барай л би яг үндэ ингээд нөгөө нэг нилээ бас давхар нөгөө нэг ажил бодлохаараа
би давхар амар уналтнаар би орноосоо босч чадахгүй. Бүр яг нэг уйлаад ч юм уу тэгээ бүр ингээ юу ч их тэнглэг болоод яач чадахгүй. Бүр би бүр яг ийм зэгт хүрэх юм уу? Өөрийгөө танихгүй. Талан дараад ч би өөрийгөө ингээ дүнэлж чадахгүй. Амар emotional яг ингээд яа тэр мэдрэмж шууд ирээд орж ирсэн. Амар хэцүү. Тэгэнгүүт тэр баагаар цаг хугацаа амар хэрэгтэй байсан. Баагаар тэр би бүх мэдрэмжүүдээ бүгднийг үнэхээр яг мэдрээд тэгээд явуулах. Тэгээд тэр хоорондоо би бас therapist буюу сэтгэл зүйч авч яасан. Сэтгэл зүйчтэй уулзж яасан. Яг мэдээж яг хизээч хүн яг нөгөө нэг бүх зүйл яг өөртөө дийлгээж өөртөө л ингэж ажиллаж ийж нөгөө нэг давж байгаа учраас сэтгэл зүйчнээ байсан ч гэсэн чи ажиллаж чадахгүй байх мал тэр чинь ажиллахгүй шүү дээ. Тэгээд яг мэдээж ерөнхий чиглүүлэг бол өгчээсэн, авсан, хэрэгтэй байсан, хэрэгтэй үедээ бол хэрэгтэй зүйлээ авсан. Гэхдээ тэр онцлоос бол ингээ босгоод бол энэ 2 жилийн хугацаанд бол нэлээд их юм болж иж болсон. Тэр нэг хэцүү цаг үе тэнгүүд тэрийгэ болиг хэцүү цаг үеийг давж гарах энэ хоёр үеийн аль нь хэцүү байсан? Яг тэр нөгөө нэг юм гаццсан зүйлээ яг яаж өөрчлөө би ерөөс мэдгүйсэн юм. Би өөрчлөх ёстой гэдэг юм мэдчихэж байгаа ч гэсэн би юу гэж хийж үзээг болохоор ч юм яг ингээ нөгөө нэг тэр comfort zone-оос яг ингээ өөрийгөө гацсан байгаа нөхцөл байдлаасаа яаж авч гарахаа ерөөсөө мэдэхгүй. Тэгээд зүгээр л би багаар зөв өнөөдөр энийг хийчихье. За өнөөдөр зүгээр би гарч халахъя тий. Зүгээр би гарч халахад за өнөөдөр би зүгээр нэг дуртай кофе шопта өөрийгөө жоохон тайвшруулад юмнуудаа ерөөхдөө багаар ингээ жоохон дээрдүүлэх гэж тэнгуутаа journaling ингээд байнга өдөр болгон бичээд би гаргаж чадахгүй байгаа зүйлүүдийг ч юм уу бүх мэдэрч байгаа би ямар амар хэм мэдрээд байна гэсэн нэг юм те бүх мэдрэмжөө бүх зүйлүүдээ гаргаж эхэлсэн бичих айгу тусалсан хичнээн би юм бичмээр байсан ч гэсэн жаргалтай өдөр байсан ч гэсэн те зүгээр ингээ өдөр байсан ч гэсэн би бүгднийг биччихсэн яг ингээд за өнөөдөр юм байна тэгээд дээрс нөгөө талаасаа бас амар бүх зүйлд ингээд айгу талархалтай байх гэж айгу хичээсэн надад энэ амар чухал гэсэн яад бол би тэгэж нөгөө нэг юм жоохон амар импресэмсэн зүрхээ ингээ жоохон багаар идэс гэх юм. Ядаж үлдсэн одоо гэр бүлүүд миний хайртай хүмүүс бүгд ирээ сарвал байна. Энэ бүх зүйлүүд би амар баярлж байна. Тэгээ оройлгон ч юм уу яг ингээд яа за стойк баярлаа гэж би бүр ингээд яг бүх жижиг зүйлүүдүүд яг ингээ багаар гэсэн чинь би үнэхээр яг нэг жоохон багаар дэрдэж гисэн мэдээж им magically те нэг имижидийн араар ч юм уу гинтл зүгээр болохгүй. Одоо хүртэл ингээл мэдээж тодорхой хэмжээж юм мэтрэн тэгэл хэцүү зүйлүүд мэдээж бүх зүйлүүд л надад санд юм байгаа шүү дээ. Тэгээд хөшүүрэг тий. Тэг яг хамгийн хэцүү нь яг тэр нэг гацсан байсан зүйлээсээ би багаар яг нөө baby step-ийн тийшээ багаар ингэж гарах нь л одоо хамгийн хэцүүсэн юм байна да. Тэнгүүд одоо ингээд 25 оны цагийн 23 24 одоо жил хагас юм. Тэгээд нэг хэцүү цаг үед байгаа цагийг ингээд бодохоор ямар юм бэ? Би амар хилинг процесс ингээд болсон ба шүү дээ. 100% гэж байхгүй. Ерхэд бол хамаагүй дээрсэн ба шүү дээ. Тийм тэгсэн. Би яг 13 онд ерөнхийдөө очих юм бол тийм би өөрөө амар хайрламар амар өрөвд нэг юм амар өрөвдөж хайрламар санагдчихэж байна. Тэгээд өрөвдөж хайрлаа. Үгүй нэг юм амар өрөвдөөд яг ингээд өрөвдөөд байна яг ингээд тухайн яг тийм л хэцүү байна шүү дээ тийм амар хэцүүсэн ингээд тэгээд амар өрөвдөж байна. Нөгөө талаасаа би очиж зүгээр амар гоё хайрлаад тэгээд мэдрэгстэй бүх мэдрэмжүүдээ чи зүгээр одоо нөгөө би амар цухтаадсан мэдрэмжээс амар цухтаадсан ахгүй ингээд мэдрэхгүй байхын тулд би одоо найзуудаа уулзаа ч юм уу би өдөр алхан өөрийгөө сатаарлах ингээд хүмүүсээр хүрээлдээс ахгүй. Тэгээд гэртээ ганцаараа болцохоор бол амар тухгураад би бүр үнэхээр ингээд гэрт байж чадахгүй байцгүй ингээд аргагүй гэдэг шиг. Тэгээд байсан учраас яг хэрвээ би тухайд ингээд хэлээд яах юм бол зүгээр амар гоё тайван суугаад мэдрэмжүүдээ зүгээр бүгдийн сайхан зүгээр өвдөжээл өвдөлтөө ч гэсэн ингээд мэдэр. Тэгээд яад үл энэ бүх зүйлүүд чинь temporary буюу те төр зүрх гэдгийг хүлээн зөвшөөрөх. Хэрвээ цаг хугацааг эргүүлэх боломж те ингээд байсан бол
тэр их зүцэг үед ингээд чам ингээд давахгүйгээр ингээд дахиад илүүлэх ихвэсмэл байсан. 3 өнөр буцаад дахиад шинээр амьдрах байсан. Би зүсэг өөрчлөл гэж асууж байгаа юм. Үгүй. Би юуч өөрчлөхгүй. Би одоо байгаадаа ерөөхдөө амар дуртай байна. Тэгээ энийг давсандаа ч гэсэн амар баяртай байна. Тэгээ мэдээж надад илүү олон зүйлүүд амьдрал тохиолдно. Би цуцаж чадахгүй, яаж чадахгүй. Ер нь бол тэгээд илүү насын утсамд л чи илүү их юм үзнэ. Өөрийгөө нөө toughen up ер нь чи хангалах хэрэгтэй. Амьдрал юу ч тохиолж магадгүй. Тэгэхээр үнээс ч хэцүү надад нөхцөлөд зөндөө тохиолдох. Гэхдээ би нэг зүйлийг амар сайн мэдж байгаа нь би хизэж өөрөө дахиж тийм доошоо чирж авч очихгүй. Үгүй тийм амар сайн мэдж байгаа тэгвэл би хүүхд би ингэтлээ ундаг хүн бас одоо нэг тэртлээ доошоо ордог юм байна гэдэг нэг амар харсан болохоор би дахиж өөрөө тийм байдалд очихгүй. Би одоо өөртөө илүү хайртай. Цаа тавьж байгаа. Гэтэ мэдж байгаа нь надад илүү гоё юм. Тэгээд хүн нөгөөдүүдийн заавал ерөөдөө зовж үзчихэж жаргал хэцүүлэг илүү санагдаж учраас тийм байнга байгаа гэсэн үг шүү дээ. тийм. Гэтэ ер нь бол хэрэгтэй туршлага. Угаасаа л хизээний зүгэл болоход байсан. Тийм тэгээд давсандаа гэтэ мэдээж яг энэ амар юм амжилт биш боллоо зүгээр тэгээ хажууд нөгөө ажил явдлын дээр гарсан байсан болохоор айгу хүндэл туссан юм байл хэлбэлтэй юм бол харагдах амжилт биш ч гэсэн ингээд өөрт мэдрэх амжилт биш үү? Тэгээ би хизээж тэгж бодож байгаагүй байна бас. Түрүүн яг хэлсэн нөгөө их талархдаг гэж хэлжсэн. Яг өнөөдрийн цэгийг одоогийн цэгийг юу талархаж байна? Яг одоо яг өөртөө ерөөхдөө яг энийг яг гүйж хэлсэндээ амар баяртай байна. Тэгээд энийг одоо би ингээд аягүй гоё enjoy хийж байгаадаа аягүй баяртай байна. Тэгээд дуртай юм ингээд багаар би өөрөө ингээд олж байгаа доо. Тэгээд юу хийхгүй илүү нөгөө нэг одоо conscious болж ирсэн. Гэх юм уу тэрэндээ илүү баяртай байна. Тэгэхгүй бас л хүн чинь нэг дэлгүүлэх болохоор нөгөө нэг тэрэндээ зүгээр эргээ явчихдаг юм шүү гэсэн. Тэгэхээр ерөөхдөө бол түрүү хэлсэн шүү дээ нөгөө цаг хугацаа өнгөрсөн ингээд юу гэдэг ингээд цаг хугацааг нөлөөлсөн гэдгсэн шүү дээ. Тэр юунд даад болох. Тэр цаг хугацаа арай илүү богинохон ч юм уу л удаан байх боломжтой байсан. Богинохон байх боломжтой байсан л та. Гэтэ цаг хугацаа байлаа гэж чи тэрнээр ажиллаж чадахгүй бол тэр чинь байгаа л юм яг үндэ бол. Тийм байгаа л энэ цаг хугацаа явагдсан тэр чинь зүгээр мартагдаад гэхдээ тэр үүдэл тэр мэдрэмж бол тэндээ хадгалагчтай. Тэр үедээ л ерөнхийдөө би тэр үедээ л одоо ингээд тавьж явуулаагүй ямар нэгэн байдлаар яагааг бол дараа нь илүү том болж гарч ирдэг. Тэгэхээр би энэ дээр амар юм санал өгдөг учраас яг би үнэхээр нөгөө нэг одоо юу гэх илүү бүр амар ухаж ерөнхийдөө гаргаж ирээд тэрийг яг ингээд яг тийм нүур тулаад за окей би одоо угаасаа тий үнээр цуцаж чадахгүй энэ дахиад намайг амар хоонд хийгээдсэн тэгэл би дахиад энэ зэрэг дахиад мэдэрнэ тэгэхээр одоо угаасаа ингэж өөртөө дийлгээд ганцаараа байх хэвээр тэгэл яг байх боломжтой байсан яг би өөртөө жоохон за хей чи жоохон хей чанга бай. Станч яг би чадаагүй. Гэхдээ ийм байлаа гэдэг нь бас буруу гэсэн үг биш. Эцэд юу чухал вэ гэх юм бол би одоо хүртэл ингээд бүх зүйлүүдээс ингээд дахиад суралцаад ингээд явж байна. Тэгээд илүү өөрөөрөө таниад юу чухал биш. Юу зөв биш лээ гэдэг рүү ингээд явж байгаа болохоор тэр надад илүү гоё юм гэх юм. Тэгэхээр хоёулаа ч нэг жилийн өмнө нэг уулзчихсан. Тэгэхэд чи ингээ хүн цаг үн өрүүлж ирсэн юм шүү дээ. Тэгжсэн хаа. Тий. Тэгэнгүүт ингээд одоо ингээд хүн цаг үе чи ингээд угаас ингээд жил гарan ч юм ингээд хэдэн сарчууд ингээд гэрээс гарахгүй нэг жил буюу тэмдэглэл хэлсэн шүү дээ. Камбэл гарна шүү дээ. Тэгмүүд ингээд өглөө басан нүр хараагаан шүтээ гоноос нүр ингээд өдрөөлөх хийх систем хийгээл нүр амаа бодол өгтөө ингээд гарантай ингээд тэгэл сошиал хэлцээ. Тий. Нийгэм харилцаа. Тий, нийгэм харилцаа нэг өксөсөг орох болно шүү дээ. Тэгэл ингээд уусаа ажил болохоор. Тий. Тэгээ ажиллаа хийх систем амьдрах систем өнгө болж ингээд
Тэр юм хэрэгцээ байсан. Өдөр тутмын ингээд бусдад харилцах. Аа. Ер нь бол амар маск зүүтгэл эсвэл та. Тийм яг нэг юм аж аргалтай юм шаарэгтэй. Тэгэл уус миний ажил юм чи бусдад миний зовлон уус хамаагүй. Тэгээд гэхдээ миний яг сүүл рүүгээ жоохон бууж өгсөн зүйл нь би ингэж маск зүүмээргүй байна. Би яг үүндээ яг одоогийн байдлаар юм өвдөлттэй ийм зүйлүүдийг би даван туулж байна. Би энийг илүү гаргамаар илүү яг ингээ хүмүүстэй ингээ хуваалцчих би зүгээр болох юм шиг санагдаад тэгээд яг мэдээж нөгөө хүн болгон таарсан болоод ярихгүй ч гэсэн найзуудаа бүх ерөөдөө татны хүрээллүүдтэй за яг найз нь ингээд байна. Тэгээ ийм зүйлүүдийг би одоо ингэж ойлгож байна, даван тулж байна. Ийм хэцүү юм байна. Одоо би ингэж эхлэх юм байна, гэх юм байна. Яг энэ нас айгу чухал. Яг нэг юм би өөрөө яг үндэ нэг амар жоохон дотгошоо байж байгаад тэгээ хадгалж байгаад гинт үнээр болохгүй болонгууд нэг юм бүр яг нэг нуурж унж байгаа юм шиг яа хөөе би үнээр ингэж амар хэцүү байна гэж ингэж гинт гаргаж ирдэг байсан юм л л дээ. Тэгээ ерөөсөө нөгөө процессоо хуваалцахгүй яг иймэрхүү тулгараад байна ингэж байна тэгээд байна гэж ерөөсөө би хүндний юм гомдолч нэг үзээгүй. Тэр нь бас яг миний буруу юм байл л дээ. Ер нь бол яг хүн нөгөө мэдрэмж бүх зүйлүүдээ ерөнхийдөө бол тухайд ингээд жоохон за яагаад нэгэд энэ гэдэг айгуу сайн чагнаад гаргаад явчих юм бол хүнд өөртөө амар зовлонгүй амар юм л. Хинд хизээ хуваалцуулж байгаа ч болох. Тийм. Тэгэхгүй болохоор ингээд нөгөө харсан болгондоо яагаад байна. Тийм. Болохгүй. Ялангуяа витаминс хэцүү. Харин окей. Одоо өнөөдрийн цагт үлэх хэрэг баг зүүж байна. Ер нь арай л дарк юмсан. Ер нь бол үгүй шүү. Зүгээр л яг мэдээж хүнжээ нөгөө зүтдэмдаа тэгэл яг ажлын хамт бид нар ч угаасаа шал өөр шүү дээ. Ерөнхийдөө ажлын хамт олонтойгоо өөр харьцсан, гэр бүлтэйгээ нэг өөр харьцсан, найзуудаа бас нэг өөр байдаг. Яг бол бид нарт бас өгч байгаа. Одоо тэр мэдрэмж бүх зүйлүүд чинь ингээд нэг өөр одоо ш бидний бас нэг хэрэгцээ өөр одоо ш найзуудаа байх те бидний харилцаа яриа найзуудаа ярих нэг юм өөр тэр хэрэгцээ чинь нэг өөр. За тэгвэл мэдээж найз залуутай бол тэр чинь бас нэг өөр шүү дээ. Тэгэхээр бид нэг тийм гэхдээ би илүү яг өөрийнхөө байж сурсан гэх юм уу. Одоо нэг юм амар жижиглээд ч юм уу ямар нэгэн байдлаар би өстой гоё байгаа ч гэх юм уу. Тэгээд ямар шаардлага байхгүй. Яг одоо л хэцээс ингээ бид нэр өөрөөсөө даван туулах юмнуудыг даван туулаад ингээ явж байгаа учраас ер нь бол тэр бол харцсан амар багассан. Окей. За тэгэхээр юу яа да хоёулаа relationship руу байж байгаа дөрнө. Ер нь одоо ингээд харж яхад яг ингээд би нүг Монгол байж байхдаа ингээд баг өдөр болгон шахал нэг эпизод биш байсан ганцаараа сууж байгаа. За. Тэнгүүд тэнд яадаг байсан бэ одоо хайрцуулах нь гол тэгтэл юм л. Би өглөөнөөс хол орой болсон нэг юм алдцаар байна. Өглөө гараад нэг алдцаар байна. Тэнгүүд нүг одоо миний байх хотод чинь нам хүмүүлээ шүү. Хэсэг нохтын төвөө. Тэр хүн байна уугүй юу? Тэнгүүд нэг хүн чинь яаж юм нэг 50 газар л одоо муухай гоё юм комфорт зон орчингууд ярих магасч. Яг тэгэл. Тарих нэг юм бодох шаардлага байна. Өөр зовлон нэр өөрөө л болж хайхгүй бол жаргал давхгүй зовлон гэдэг шиг. Тэгвэл ер нь ингээд хин нэг амьдралдаа оруулж ирэхтэй. Энэ бизнес таацлахгүй юм шиг тийм. Хин нэг амьдралдаа оруулж ирэхтэй. Хэр ингээд нээлттэй ч юм уу, хэр ингээд шалгууртай байдаг. Зөрүүлээд явуулахдаа тэгвэл бидний амьдрал өдөр болгон шинэ хүн олж гарч шүү дээ. Тэрэн дээр ирээд. Тэр одоо мэдээ яг ясын цайдал байдаг. Яг заавал ихтэй өвчлөх тэр нэг найзлууд ч юм уу. Хүн дээр би бол айгүй нээлттэй төрлөө. Ер нь бол айгүй хүрээлэлтэй тэр найзууд ер нь бол ихтэй гэхдээ яг нөгөө шалгуур нь гэдэг юм бол тэр үнээр нөгөө чин стилээсээ байна уугүй юу? Үнээр нөгөө тэр хүн зэгнээс маск зүүж гэнэ үгүй юу гэдэг нэг ингээд хараад байгаа надтай зүгээр л окей ингээд нэг юм хай тэ за окей дараа яри гэх нөгөө алуу яг тийм хүн бол ингэ найз биш байхгүй яг үнээр нөгөө нэг за хөөе яг би ингэ надад ярих хэрэгтэй тий яг одоо ярмаар яг одоо уулзмаар гингуучууд окей би энэ холоо тий тэнийгээд ингэ уулзъя за яасан юу болсон яаж ийж тий яг одоо чиний төлөө хэрэгтэй цаг үед ч өөрөө бас ингэ тусламж асуух хэрэгтэй. Өөрөө
би өөрөөс ингээд нэрлэхгүй байсан. тий үнэхээр би үнэхээр чаддаг ус би өөрөө дийлэж явна. Угсаа эн чинь миний амьдрал миний өөрийг хариуцлага би өөрөө ингээд тамтуулж байгаа. Би угсаа тэгсээр ирсэн. Би ганцаараа яг нэг энэндээ амар дарагдаж хүмүүсээс яг үнэ ингээд тусламж авангийн гот амар юм сул торой юм шиг санагдаад байсан юм байлээ. Тэгээ гоо би хизээш тусламж асууж ч юм уу те тэгж үзээгүй. Тэгээд одоо нөгөө сэтгэл зүй талаас шүү дээ. Тэгээд би яг нөгөө одоо найзуудаасаа яг асууж гисэн байхгүй. За үгүй би одоо үнээр ярих хэрэгтэй байна те. Одоо найзууд хүмүүсээс тэгээд яг тэр хүмүүсээ яаж амьдралд оруулж ирдэг гот яг нөгөө надад гаргаж байгаа хандлага, чин сэтгэл. За тэгээд шууд угаас харагддаг шүү дээ. Яг би яаж одоо мэдрэгддэг тий яг ингээд аураар нэг бай. Заагүй. Тэгээ юу хүн ярьж үзсэн чинь түрүүний л нэг гат филинг байдаг ахаа. Яг ингээд энэ хүндээ тэгээд уус яаж сонсож байгаа тий тэр хүн чамаа яг яаж ойлгох гэж хичээж байгаа. Тэгээ чам яаж ингээд одоо цагийг ингээд зарцуулж байгаа. Яг тэгвэл одоо ч ингээд бүгд заагүй бүгд ажилтай тий. Тэнгууд яг яаж бас энэ цаг хугацаа бүх зүйлүүдэд бас ингээд зориулж зохицуулж ингэж яаж байгаа гэдэг чинь бас айгу чухал байсан. Тийм. Тэр зүйлүүд ерөөхдөө харсан юм байна. Эрэгтэй хүн тал дээр яаж амьдралтаа за яасан цайлаа. Ер нь бол айгу тийм би бол ер нь амар юм чөлөөтэй. Одоо миний ойлгосноо тэр өмнөх харилцаа бол нэлээд 2-3 жилийн харилцаа дууссан байна шүү дээ. Үргэлжлэн харилцаа дууссан байна шүү дээ. Тэгжиж жил хагас сайн нөхөсний 2 сарын үргэлжлэлтэй байна шүү дээ. Үгүй тийм би нөгөө мэддэг байсан. Тэгээд анхнаасаа л мэддэг байсан найзаа гэж байгаа тэнгуутаа ингэ яасан болохоор тэгээд тэр зүйлүүдээс ингэ нөгөө нэг давхар би найзаагаа давхар ингэ нөгөө нэг хайртай үнэ алдчихаа энэ мэдрэмж нэг юм амар хэцүү яа игээл тэгэл нөгөө бүх юмнууд чинь ингээл дурсаж гэж бодож санагдаж ингээл хамаг юмнууд чинь ингээл жоо тэр өстой хэцүү байсан. Тэгээд яг эрэгтэй өнөр бол яг би бол яг нэг харж байгаа нөгөө нэг хэр өөрийнхөө зүйлд өөртөө үнэн чинь гэдэг бол айгуу чухалсан. Ямар хэрэлдэхгүй. За. Одоо ингээд ерөөд ингээд 30 шахаж юм байл. Ер нь ингээд менюсээ одоо ингээд 30 шахаж штэ. 90-аад 2000 гэх. Тэнгуү чи ингээд одоо бол нэг үер зүгээр нэг 10 жил хөтөж үехэд. Үгүй тийм үү. Штэ тийм байхгүй штэ. Тодраад штэ. Йоо яг нь тийм ээ. Ямар хэцүү. Энэ чи амар харин прешэр واخгүй юу? Яг үнэ гэр бүлээ зөхөх юм бол ингээд. Тэг ингээд. Харин тийм ээ. Тэгтэйгээ ингээд гэр бүлийн дараа очроо штэ. Тэгээ нааха. Тэгмч одоо эртөө нүс зөвхөн сони хэлдэг шишмэн дуртай юм хийдэг ч юм уу өнөж байдаг юм чинь чинь hodчих гэдэг байна. Тийм үү байхгүй л тий. За. Тэгээ заны зөвлөгөө гарч ирлээ. Аха. Гэдэг юм дуртай юм чинь ингээд байдаг юм. Тэгсэн чинь ингээд одоо чинь найзлуугийн boyfriend мэтрэл husband мэтрэл шиг юм байгаа шүү дээ. Аха. Тий. Тэгмүүд ингээд нөхөр байх хүнээс яг юу хүсэж чинь хүлээж ин гэсэн. Найзлал болох шүү дээ. Тий. Соо тийм ээ тий. Яг үндэ нэг эмэгтэй ч юм бас яг үнэ эрэгтэй хүний амар харааддаг штэ. Би мэдгүй би тэгдэг гэх юм уу. Ер нь эхний ээлжинд амар хардаг гэх юм уу. Эхний шийдвэрүүд одоо эхний шийдвэрүүдээс эхлүүлээл тий одоо ингээ болцоонд яаж авч жин тий анхны юмнууд амар чухал яаж шүнхэд анхнаа болцооноос эхлүүлээд тэгээд яг үргэлжлэлийн төвшин за үргэлжлээс ингээ цаашаа тэр хүнний шийдвэр за мэдээж миний шийдвэр ч гэсэн ингээ чухал гэхдээ тэр хүн эхний эхэлж байгаа харилцаагаа яг яаж авч явж байгаа нь ерхөө айгу чухал харагддаг. Эхнээсээ л ер нь хүний угаасаа л яг нөгөө нэг юм сурсан зам бүх юмнууд чинь хизээч ингээд ер нь бол хэрэгтэй өөрчлөгдөн гэдэг бол жоохон худлаа санагддаг учраас яг анхнаасаа л сайн тийм сайн тэгээд тийм болохоор яг анхнаасаа л яг тэр бүх зүйлүүдийг айгу сайн хараад тэгээ гол нь тэр зүйлүүд ч гэсэн нөгөө нэг удаан хугацаанд үргэлжлэх хэрэгтэй байгаа шүү дээ. Хүн хөтлөх гэдэг шүү дээ. Тэгээд нэг юм анхнаас нэг анхны өнөөч рүү угаасаа л нэг юм амар гоё байгаа шүү дээ. Ингээл нэг юм би наа ингээл түүж мэдгээ хэлч юм уу. Тэгэл бүх юмуд ч л юм honeymoon phase дээр тий. Тэгэл дараа нь яг ингээд жинхэнэ би чи мэдлцээд ирэхээрээ тэр чинь нэг юм жоохон асуудлууд ч юм уу. Ерөөхдөө тодорхой хэмжээний таарахгүй юмудаа хүлээн зөвшөөрөхөд гарч ирээд байгаа шүү дээ. Тийм хоо. Тэгээд тэрийг яаж хүлээн зөвшөөрч үнэхээр би биндээ хайртай хүмүүс юм уу? Энэнийг нь би зөвшөөрч цаашаа ингээд амьдрч чадах юм уу үгүй юм уу?
гэдэг ер нь бол айгу латай. чухал. Одоо soulmate байдаг. Тэгээд яг одоо монголынхаар бол нэг насан туршдаа хамт амьдрах тийм хүн чиний амьдрал гарч ирж бодож байна. Хүн хөтлөө ингээд ганаас зүгээр тийм ингээд ганц төсөөлөгч нь бодож байна. Наатар яг тийм гэхээс илүү би зүгээр яг зөв хүнтэйгээ нөгөө учрандаа л гэж бодож. Яг зөв хүнтэйгээ гингод яг би ч гэсэн зүг ах хэрэгтэй. Би ч гэсэн ерөөдөө ингээд ямар хүсэж байгаа би өөрөө бас нэг тэр төвшөнд ч юм уу те өөрийгөө бас ингээ хөгжүүлээд давхар ингээд явж явах хэрэгтэй. Тийм ер нь бол яг тэгж боддог. Тэгснээс яг хатуу тийм soulmate энэ төр тэтгэ байлччих байхгүй юу. Ингээд тахаа. Яг нь soulmate гэж асууж байгаа нь soulmate гэж байхгүй зүгээр тэрийг бий болгож болох боломжтой гэж сүүлийн одоо нэг хэдэн дугаарууд дээр хүмүүст ярилцсан уу хүмүүс тийм аргумент гаргаж ирсэн. Тэгэл яг би бас бодсон нэрэл чинь угаасаа төгс хүн гэж байхгүй юм чинь тэгэл төгсийн бүтээх шүү дээ үзэхээс нэг. Тэгээ угаасаа бүх юм бүтээгээ бүх юм харагдахгүй шүү дээ чинь нэг юм яриадсан гэдэг шүү дээ. Тэгэхээр тийм хүн гарч ирнэ гэж байгаагүй юм 100 хэд өгч гэж байна. Одоо яг зөв таарсан хүн гэсэн шүү дээ. За зөв хүн гэж түлээгүй одоо төлөвсөн хүн ч юм уу зөв хүн гэж ямар хүн байна? Эрэгтэй хүн л тэгээ. Эрэгтэй хүн тал дээр бол ялцч бай төлөвшөлтэй. Төлөвшөлтэй гэдэг нь болохоор яг ингээд одоо dot дэд хоёроо зөв ашиглаж чаддаг, контролтой гэх юм уу? Өөрийгөө мэддэг. Тэр чинь яг эрэгтэй хүний амар цензур. Тэгээд ингээд одоо нөө талчгансан болгондоо явдаг өөрөө ингээд мэддэг, контролж чаддаг. Яг тэр зүйлээр нь л би яг эрэгтэй хүний ерөөдөө амар үнэлнэ гэж бодож байна. Тийм. За тиймүүд нэг юм байна. Одоо өчтөрхөн бас би нэг хүмүүстэй ярьжсэн. Нөгөө нэг одоо зөв хүн гарч ирвэл юм ингээд цаг хугацааны үед юм юу нэхэр яарч байна. Ээж болох. За яг тийм нөгөө нэг desperate бол ерөөсөө биш. Ер нь бол өөртөө би бол одоогийн байдлаар бол би ямар нэг relationship бол үнэхээр ингээд цаг хугацаанд окей үнээр би нэг хүнтэй ингээд үнээр таалагдаад уулзаж эхлээд ч юм уу тий харилцаа өрнөрлээд тэгэж болж байна. Гэхдээ шууд бол өөрхөлд бол мэдээж харцсан жагаад орно. Тий одоогийн нөхцөл дээр бол яг вишнэ гэдэг чинь баг нөгөө нэг гэрлэхийн тий штэ чи амар чухал юм шүү штэ. Тэгэл үрээж үзэн тэгээд ер нь бол ингээд залуу төр юм хамтаа идэрч үзээд тэгээд ер нь ямар үлээ ядаг үлээ гэдэг юм бол амар мэдэрчүүл бас зүгээр дараа нь бас аягүй их тийм нэг асуудал үүсчээ. Амар юм бол салж малж яснаас хэрэг бол. Тэгэхгүй ер нь бол ингэдэж штэ ер нь би энэ ер нь аягүй түгээмэл л одоо шууд уучраал үерхэл те гэхдээ ингээд хамт амьдарч үзэж байгаагүй. Тэнгуудаа нэг гэрт ороод хүүхд болчдөг. Тэгээл бүх асуудал үүсдэг шүү. Тэгээс хаалт. Өөрсдөө тий. Тэр үнэ. Тэгэхээр яг ингэж жоохон процесс цаг хугацаа өгөөд ингэж жагаад тэгээ дараа нь үнэхээр тий хүүхдээ бол ялцч төлөвлөх хэрэгтэй. Тэгэхгүй бол маш их зардал. Хоёрт гэх юм бол тий. Тийм бас тийм trauma өгөөч юм уу ямар нэгэн байдлаар би тэр хүүтэй чинь ингээд бас тий хэцүү одоо сэтгэл зүй талаас нь ч гэсэн би амар хамгаалж өсгөр авахгүй. Тэгэхээр өөрийнхөө сэтгэл зүйч гэсэн амар сайн бэлт хэрэгтэй л. Тэгмэд одоо шинэ миний юм дээр бол би ингээд хүнтэй ингээд яг нь ядаж нэг жил хагас ч юм уу 2 жил хамт амьдарч үзье гэж боддог. Үерхэж байгаа ч. Тийм үерхэж байгаа. Тэгээд болохгүй хамт амьдрнаад ч бас л хүсэж байгаа юм шиг л. Мэдээж тий айгүй их мэдээж хоёр талын effort айгүй их нөгөө нэг одоо юу шаардна. Тийм гэхдээ тий гэхдээ тэгэл хайртай тэгэл үнэхээр энүүдэд байхыг хүсэж байгаа юм чинь тэр бол юу ч шахав. Тэнгүүд дахиад нэг зав асуулт. Та ингээд жил гараа ингээд доош унжээ. Тэгвэл нөгөө тэнд нэг бас нэг хүн салсан байгаа шүү дээ. Тэр хүн яасан бол тий тэгээ ер нь бол тэр хүн өөрийнхөө жоохон дуртай хоббиг олсон. Тэг ингээд яг ажил нь угаасаа ингээд 9 to 5 тэгэл нөгөө Monday Friday. Тэгээд айгуу завгүй хүн тэгэл хажуугаар нь яг тэр дуртай зүйлүүдээ болоод тэг мэдээж яг нөгөө миний өссөн мэдрэмжтэй бүх зүйлүүд бас нөгөө талтай хүнд жоохон тусч исэн. Тэр хүн ч гэсэн өөрийнхөө нөхцөл одоо өөрийнхөө байдлаар гэх юм уу даун туссан гэх юм уу. Тийм тэгээд
Тэгээ эрэхтэй хүн чинь хуурт юм даа гэхгүй. Ээж л тэгээд найз хэнтэй болсон юм лээ. I'm so happy for him. Тэр ч стопинг яваад байна уу? Үгүй бид хоёр одоо хүртэл дагалцдаг байхгүй. Oh, that's so toxic. Йоо тэрийг тэгж бодож байна. Flag. Үгүй. Мэд надад тэгээд зүгээр л санагддаг шүү. Зүгээр л. Үгүй магадгүй. Тий. Эхнээс хэсэг бол надад аягүй хэцүү. Тэгээд би бүх зүйлүүдийг нэг хаагаад мэ тэгээд тийчсэн нэгээ дараа нэгээд. За тэгмүүд нөгөө түрээжсэн найзуудтай ингэ гарч урах юм гэдэг. Тэгмүүд ингээд нэг юм амьдралын найз гэж нэг тийм юм байгаа шүү дээ. Хэр олон юм. Тэгээд тэдний хүүс ямар эрэгтэй нэмэгтэй. Эмэгтэй нэгт. Тийм эмэгтэй нэг. Эрэгтэй ганц тийм сайн найз байгаа. Эмэгтэй нэг л их юм байна. Стаж ингээ хатхан тарсан 5 хүн бол байгаа хаа. Баадлахсч байгаа. Йоо харин тийм 10 гэхгүй. За тэгэхээр цэгээ ер нь ингээ шийдвэр гаргалтууд дээр ер нь өдөр тутмын тэгээд ер нь ингээ ирээдүйд ч юм уу шийдвэр гаргалтын дээр хэр ингэж бодож ээж ингэж одоо шууд эхний орж ирсэн бодлороо ингээ санаагаараа ингээ шийдвэр гаргаад явдаг. Эсвэл ингээ нэлээд бодож жаад ингээ шийдвэр гаргадаг. Энэ бол нэлээд өөрчлөгдсөн. Яг нөгөө нэг туршлагуудаар ерөөдөө жоохон өөрчлөгдсөн. Тэгээ бас юу юм нэр ямар шийдвэр гаргах вэ гэдэг чинь одоо ажил дээр бол ингээд тэр шийдвэр бол нэг цаг хугацаатай дедлайнтай байгаа шүү дээ. Тэр үед ингээд шийдэгдэх хэрэгтэй боллоо. За тэр бол нэг харин бодит амьдрал дээр яг ямар нэг зүйл өөрчлөх ч юм уу эсвэл хүний тал дээр ч юм уу тий. Яг үнэхээр амар өөр өгд юм байна. Заримдаа шууд нөгөө орж ирсэн мэдрэмжээр дагаа шийдвэр гаргацдаг. Ямар ч байсан хамаагүй тэгээ дараагийн угаасаа үр дагаврыг би өөрөө тэгээ хэлэлэл өнгөрөхөөс хойш гээ шууд шийдвэр гаргалтууд байна. За зарим нь бол үнэхээр яг нөгөө бодох хэвээр доо гэсэн тэгээ бодож жагаад тэгтээ бас хитрхийх бодохоор шал балаа юм аа. Тийм заримдаа зүгээр шууд ингээ гаргаад тэгээ шууд үр дүнг нь хараад тэгээ явчвал зүгээр байдаг. Тэнгүүд гэтээ би өстой шийдвэр гаргахад аяа жоохон муу. Тийм ер нь бол шийдвэр гаргах жоохон ингээд жоохон тэнэлцэх нөхцөл байдлууд бол аяа ихтэй. Тэнийг гаргасан бол тий буцахгүй л тий хөөс гаргачихж байгаа зүйл юм чи тий. За тэгэхээр ингээд гаргачихж байгаа шийдвэр гаргалтууд юм шиг байт юм шиг. Тэгэхээр ер нь амьдрал ингээд өдөр тутам сар жилүүд энэ хэр хурдан өнгөрч байна. Одоо яг ингээд шинжлэх ухаанлаас өргөд ингээд батлагдсан л та. Тэнгүүд ингээд ер нь энэ хурдан хэмнэлтэй өдөр хоногудад энэ хэр амьдарч амжиж байна. Хэр амьд байгаа мэдээж амьдж байна. Наа чи ямар гоё асуулт вэ? Үнэ. Харин хичээж байгаа гэх юм уу? Үнэхээр хурдан өнгөрч байна. Амар хурдан өнгөрч байна. Зүгээр л яг ингээд тэ өглөө босоод тэгэл буцаал нөгөө мейкап бүхэн нүрээ цэвэрлэл унтах болчихж байгаа байхгүй яг үндэ амар хурдан өнгөрч байна. Тэгээд аль болох нэг юм дунд нь нэг жоохон амсгаа аваад за одоо жоохон нэг юм 55 минут 10 минут өөртөө нэг юм жоохон юу болж байгаа юу болох байгаа жоохон нэг юм рефлект хийгээд нөө одоо юм журнал бичиж ингээд яаж байгаа гэсэн шүү дээ. Тэр мэрийг одоо хийх юм уу? Тэгэж жоохон удаашруулж яах гэх юм уу? Тийм тэгэж тэгээ дээрэс нь одоо нөгөө нэг одоо кофегоо ууц ч юм уу яг нэг өглөөний цагаа бэлдээд яг нэг тэр процесс юмудаа жоохон мэдэрч. Тийм тэгээд одоо нөгөө дуртай зүйлүүд буюу тэр одоо нөгөө ч мүгээд өөртөө жоохон тийм нөгөө цаг хугацаа өгч тэгчээж л илүү гайгүй. Яг за гайгүй болж шүү те амьдарч шүү. Гэсэн мэдрэмжийг авч ийн. Тийм. Тэгэнгүүт түрүүн шийдвэр гаргалтууд дээр ингээд удах үе байна, яах үе байна. Ер нь ингээд тэгэхээр ингээд яг одоо ингээд унтч чаддаг болсон ч гэсэн унтахгүй өдөр шинэ хоногуд байгаа шүү дээ унтч чадахгүй. Тэр үед ингээд ер нь хэр их юм ингээд болцдоггүй юм их бодож байна гэдэг. Амар их бодож байгаа учраас унтж чадахгүй. Сайн л гэж юм уу модлоо гэж. Боддог байсан. Тийм. Ер нь бол амар их нэм эргэлцсэн бодлуудаа дахин би юу буруу хийчихв те. Энэ юу байсан бэ? Би тэгж өөрчлөх боломжтой байсан гэсэн ийм бодлууд. Би ингэж өөрчлөх хэрэгтэй тэгвэл ингээд энэ өөр ирэх байсан шүү дээ юм уу те. Нөгөө басан үйл явд бүх юмудаа ингээд дахин ингээд тархиндаа тоглоулаадсэн ч юм уу. Би нэг ингээд өөрчлөсөн бол тэгсэн бол би ингээд хэлсэн бол тэгэлсэн болж гэдэг юм уу те. Уг нэг юм амар харамсгааны байхгүй ч гэсэн зүгээр л ингээд дахин би хэрвээ тэгсэн бол илүү дээрээс юм уу? Хэрвээ тэгсэн бол би илүү зүгээр авах байсан юм уу ч гэдэг юм уу? Яг тиймэрхүү бодлууд бол амар
орж иж ингээд тархил амар идэгжсэн юм. Айгүй хэцүү зоожсэн. Тэгээ тэрнээрээ жоохон хараад юу нь бол айгүй бичээд ботсон зүйлүүдээ зүгээр гэс бичээл тэгэл хурдан зүгээр тархинаас зүгээр алга бол. Тэгвэл амар ядраад юм лээ. Тэр нэг жил гарангийн хугацаа ингээд хэцүү цаг үед юу нөхөр ингээд одоо бодоход хэр ингээд удаан юм эсвэл хурдан өнгөрсөн бэ? Цаг хугацаанд ингээд. Удаан байсан юм тий. Би яг хизээ дууссан бол энэ хизээч дуусахгүй болов яг нэг юм цаг хугацаа яг би яг ингээ хүн өөс мэдчих жилийн дараа би өөр байна да. Гэтэ хурдан жилийн дараа би болгомоор байгаа байхгүй. Яг тухайд амар удаан байсан яг. Тэгээ би яг хурдан өнгөрүүлэхийн тулд нэг юм те заавал одоо гарч айгуу гарч ордог ч юм уу. Яг тэр үед бол би амар их тэгэл нөгөө найзтайгаа нийлээл айгуу гарч ордог. Тэгэл ер нь бол илүү ингээл найзууд те хүмүүс гэдээ яг ингээд нийллэг тэгэл тэг амар их сатаархыг айгуу хүсдэг. Яг тэгэж явсаа. Тэгээд жоохон тэгээ ер нь гоё байсан. Мэдээж яг тохон үед тэгэл нэг юм гоё санагдаад тий гоё санагдах гэж өөртөө хичээгээл тэгэл тий хурц хийгээл яг нэг жоохон найзуудаа ингээл ярьж жоохон ямарч байгаа л тэгэл за яах вэ гээл тэгэл нэг юм тухайн момент тухайн одоо гоё бай тий найзуудаа ч ингээд бүгдээрээ цуг байна. Тэгэхээр ингээд гоё цаг хугацаа зүгээр нэг enjoy хий. Гэтэл үнээр ээж чадахгүй байсан. Би яг ингээд яг тэр ингээл амар хэцүүгээл татаад байгаа ч. Тэгэл яг ингээл ядраад бүх сэдвүүл дандаа нөгөө нэг хүнтэй ингээл одоо холбогдчихдаг. Тэгэл яг тэр айгу. Тэг. Тэгээ манай найзууд хамгийн ядраатай байсан да. Арийн үүсэл яг айгу хэцүүсэн ядраатай. Байн яриа. Үнэхээр байн гараад байгаа юм чинь. Тэр л миний яриа хэвээр үнэхээр ингээд болчихж байгаа юм чи тэгэл. Өөрөө бас их онцсон болохгүй тий. Тэнгүүд одоо ингээд эргээд харангууд түрүүний юм асуусантай адилхан. Тэр цаг үе хэрэгтэй байсан шүү дээ. Тий. Тэнгүүд ирээдүйд яг угаасаа эзэн нэг цагт ингээд дахиад нэг тийм хэцүү зүйл гарч ирэх байх. Ирээдүйд өөртөө хамчлах уу гэнэ. Одоо нэг хааны навшин нэг өдөөд ч юм уу хүний амьдрал угаасаа байхгүй явах шүү дээ. Тэнгүүд би тэр зүйлүүдээ яг яаж хандл хийж ерөөхдөө яаж тэрийг бид амтлахаа сурцсан. Тийм ерөөхдөө ингэ жоохон мэддэг болсон учраас илүү ерөөхдөө ингэж амар хүн дээр хүлээж авахгүй. За би нэр одоо би яхаа мэднэ. Энэ бүх зүйлүүдээ би яг үнэхээр мэдээж хүн чинь ингэ робот биш те 100% за би яхаа мэд тавьж байгаа. Хэцүүсэн ч гэсэн яах вэ гэж ингэж явж чадахгүй. Гэхдээ яаж гаргалыг гаргаад би өөрийгөө ерөөхдөө илүү баг заахж даах уу гэдгийг мэддэг болцсон байх учраас тий. Ирээдүйд гарч ирэх юм нэг асуудал бэрхшээл юм миний хэрэг ч юмтай. Тий. Сэтгэл зүйн хаттай. Тий. Ялалтай л байгаа юм шүү дээ. Одоо би ялалтай хийгээл явчихъя тэгээд. Тэнгүүд үгүй ямар нэгэн зүйлс одоо нөгөө шийдвэр гаргалтууд одоо нэг асуух юм санагдлаа. Шийдвэр гаргалтууд гаргаж байгаа тэгээ ялах ингээд ер нь ингээд юмсыг ер нь хэр ингэж хүн дээр хүлээж авдаг. Ингээд бусдын чамд хандж байгаа хандлага байна шүү дээ. Тийм. Эсвэл ингээд өөрөөртөө хандж байгаа хандлага зүйлүүд ингээд болдод ингээд чамаас хамаарал хүмүүл ингээд эргэн тойронд болж байгаа зүйлс ингээд ер нь хэр ингэж анхаарлаа хандвал сериэсний байдаг шүү дээ. Би бол нэлээд эмзэг байсан шүү ер нь бол чам хохирлгүй чамд хохирлжсэн тийм үгүй яг уу тийм зөвчлээд л таахгүй л тийм яг үнийг би ер нь бол нэг бусдын ч юм уу яг юу ер нь бол амар анзаархыг хичээдэг ер нь за тэгэл угаасаа энэ хүн гэсэн тэг хэцүү зүйлийг толгороо л тэгэл үнэхээр нэг хэцүүлэг төрнөөс юм байл тэгэл бид нар тэгэл ижлэн л ингэж явж байгаа юм ч дээ тэгээд одоо ялтаачлаа тэгээд яста үнэхээр сайныг хүсье да гэл яг нэг юм үнээрээ тэгж хичээ сурсан юм өөстөө сайныг л хүсье одоо өөр надад хийх зүйл хийж зүйл авахгүй ч тийм тэгээ арай жинхэнэ нөгөө нэг ариун хүмүүс ч юм уу ямар нэгэн байдлаар ямар нэгэн зүйл дээр комент хийлээд ч юм уу тий ярьж мараад эсвэл ямар нэгэн байдлаар араач ч юм уу тий үнэхээр миний дотны гэж бодсон хүмүүс минь үнэхээр миний нүрэн дээр гэтээ би яг тийм хүмүүсийг би азар яг сонгож хүрээлэлтэй байлгадаггүй тийм үнэхээр яг юм үнэнчтэй мэдлэг гэсэн юм яг хүмүүс байдаг нь азтай байна гэтээ би тийм хүмүүст мэдээж учирч ирсэн тэгээд амьдралаас гаргаж ирсэн тийм яг би үнэхээр тийм хүмүүст амар дургүй би үнэхээр яг нэг хүнээр л үнэнчтэй үнэхээр тийм миний найз тийм үнэхээр одоо хийм байдаг үнэхээр татна ингэ танил үнэхээр ингэж явж байгаа бол би яг араар нь ч юм уу ямар нэгэн байдлаар
энэ угаасаа л юм штэ ч гэдэг юм уу. Үнэхээр би муу комент бол ерөөсөө тэр хүндээ халдаахгүй. Тэр хүн хэрэг үнэхээр тэгэл надад тэггээ ярьж эхлэх юм бол тийм үү тэгвэл тэ that's not my business тэгээд тэглэж тэр бол тийм хүн биш. Гэдгийг бол амар сайн ингэж амар өмөрч хамгаалдаг юм. Би яг өмсөв. Би ч гэсэн яг тийм шалгуурыг хүмүүстэй амар тавьдаг. Намайг ч гэсэн тэгэхгүй. Тийм. Тэр чинь яг би илүү нэг ганц миний хайрлаж байгаа бас юу штэ. Тэгээ тэрийг илүү бас үнэнч байдал гэж хардаг юм. Өөрийгөө 100 гэж өөрийгөө яасан бэ? Өөрийгөө 100% гэж өөрийгөө үнэлээд тэрнээсээ хэдэн үе нэг зээ өөрийгөө сайн мэдчихээн. 100%-аас үнэлээд өөрийгөө хэрэг сайн мэддэг юм. Аха. Асуухгүйсаар уу яасан. Зүр. Одоо болохоор би яг миний process за нэг 65% тэр мөлөө. Тий. Надад бас зөндөө яг мэдэх зүйлүүд 100% хүрхлээ. Би хүүхдлэл тий хүүхдлэл өөрийгөө мэдэрч тий шин зүйлүүдийг ерөөдөө бол дандаа өөрийгөө шин зүйлүүдээ ингэж одоо харж жидэг учраас хүмүүс бол яг хүүхдлэл суралцж идэг шүү дээ. Ер нь бол тэгэхээр би бол хизээч нөгөө нэг 100% гэж байхгүй хаа. Тийм баймаргүй ч байна. Төгтөө болчмол зүйлдэх болж. Тих баг. Ер нь бол хандшуул бас айгүй ер нь юмд хандах ч амар тийм ер нь байгаа тас юм. Ер нь бол яг мэдээж байгаа даа зүгээр тийм. Тийм. Эцэг хамгийн сүлд ханах хүмэнд хансан мэдрэмж аваа дараа нь тэр ингэ мэдрв. Яа би ястаа тэгт би айгүй хурдан ингээд ер нь бол жоохон заа гайг бодлоо тэр юм ханаал яг ханаас гэж яг нэг юм санаамраа тайчдаг. Яг би бүр яг ингээл одоо нэг юм цэгт хүрэх хэвчтэй шүү дээ. Нэг юм таригданд ч юм уу эсвэл одоо би яг нэг ажил дээрээ тэгсэн юм байна. Нэг юм сар болгоно ч юм уу бид нэг юм ажиллаж авал таригданд тэртээ хүрчээл. За гингуудаа нэг юм тасаар гарна шууд ингээл. За уус хүрсэн юм чинь дээ. Гингуудаа уус сар болгон ингээд хийх хэвчтэй шүү дээ. Тэнгууд чинь шууд хайчдаг ч юм. Яг тэгчихсэн юмнууд бол байна. За тэр л зүйл юм уу да. Тэр ингээд тэр бол ингээ харахсгүй юм байсан шүү дээ. Тэгмүүд ингээд юу н гаргасан алдаа ч юм уу ингээ шийдвэрнүүд ингээ үнэхээр удажж юм гэж анзаардаг. Алдаануудаа юу? Одоо шинэ миний өнөөдөр хамгийн их одоо энэ алдаа бол өчтөр ууж дээрээс нь багхгүй тэр өнөөдөр мэдчихэж байгаа би нэг цагт ирэх хэвээр юм дээр би ингээ 8 цагт өгөөд ингээ байж чиж юм дээр ийм их алдаанууд ингээ хэр гараад байна. Талаа шахах юм. Танд. Яг тийм алдаанууд бол одоохондоо мэдчихээсээ ч юм зөндөлсөн баг. Систем ихэр харамсдаг. Харамсах юм нэр харамсан шүү. Гэтэ аль бол харамсахгүй хичээдэг. Тэг яад бол хүн чинь нөгөө бас л нөгөө дурчлахаасаа тий өмнө би тэрийг ингээл хийчихвэсэн штэ гээд за дараагуудаа би тэгж амар харамсдаг учраас дахиж ийм гарахгүй. Тэгэхээр би одоо миний одоо нөгөө хийх зүйлүүд болохоор би дараа нь харамсахгүй тулд тий одоо бүх зүйлүүдээ ингээд одоо чин сэтгэлээсээ байх эсвэл ингээд бүх зүйлүүдээ өөх яад бол би дараа нь харамсахгүй тулд яг тэр зүйлүүдийг ингээд тухайн моментанда хийчих гаргачих гэсэн яг хүслийнхэн дагуу одоо л явдаг. Тэгэхээр жоохон харамсал багтай. Ерөнхийдөө харамсал багтай. Тий. Харамсалч. Тий мэдээж харамслуу зөндөө төрөн л дөө. Гэхдээ хөвгчлэн дандаа нөгөө хүмүүсийн хоорондын харилцаа. Тий гол нь энэ дандаа л хүмүүсийн хоорондын харилцаа л тий хүн хүнээсээ л болж ер нь бол амар хэм зүйлүүдийг мэдэрч мэдрүүлж ингэж явдаг учраас тэгэл ер нь хамгийн хэцүү нь бол яг хүнээс олж тий хүний төлөө харамсал тэр л хамгийн том хэцүү зүйл. Хүн гэдэгэнгүүд одоо цэгийг яг өөрийнх нь одоо relationship рүү буцаа. Өөрийнхөө нөгөө нэг love language гэж байна шүү дээ. Тэр нэг юу вэ? Яаж хүнийг хайрладаг? Тэгээ яаж хүнийг хайрлах вэ? Тийм би тэрийг бас айгу суралцаж харсан гэх юм. Би яг үндэ бол өөрийгөө би хүн амтай хайрлаж мэддэг чаддаг хүн гэж юусоо бодож байгааг үгүй. Тэгээ би яг нөгөө багаас бас аав ээжээсээ жоохон хол өссөн. Тэгээ тэнгод нэг амар яа мэдээж гэр бүлийн хайр юм мэдээж ингээл мэдэрч ингээд тодорхой хэмжээ ингээд байгаа ч гэсэн
Яаж юм зүгээр юм жоохон хос орон зай хайргингууд яг юу үлээ ч одоо юу гэдгийг яаж мэдэртээ яаж авдیں۔ Тэг би яг тэр ингээд 100% гэж амар юм мэдэрч харж яг өсөөгүй мэдээж хүссэн хэсгүүд байгаа. Байнга мэдээж авахгүй ч гэсэн гэтээ миний дотор үлдсэн зүйл нь тийм нэг жоохон хос орон зай болцсон байсан. Яг хайр гэж юу байгаад байгаа яад юм яг яах гэдэг. Тэгээд тэнгууд яг нөөсөл одоо ингээд хүмүүстэй ингээд харилцаад тэгэхээр зүтний хүмүүс найзуудын хайр те энэ бүх зүйлүүдээс ингээд хараад өөрийгөө би чи ер нь яаж хайраа илэрхийлдэг те яаж бас ингээд буцаж ингээд хүмүүсээр хайрлуулмаар байдیں۔ Гэт харсан чинь би бол айгу бэлэн хөх туртай. За тэгээд ер нь бол ийм бас би ихтэй ер нь бол ийм одоо хүртдэг төрлийн биш гэх юм уу? Одоо нэг тэрж мэрэл те. Зэгцэн яг мэдээж ингээ хөвлөд байвал тэл очил нэг тэрэн л те. Байнгын одоо ингээл тэрж үнсээц ч юм уу. Тэг яг тийм төрлийн ерөөсөө биш. Тэгээд яг нөгөө хүнээс авах туртай зав. Надад өгөх юм бол гоё. Би үгээд одоо нөгөө нь хэлүүлэх юм бол гэх юм уу? Наваа ингээд ирээд тэрх юм бол надад мэдээж гоё санагдана. Гэхдээ би байн одоо тэр хүнд ингээд тврээч ч юм уу байн ингээд дэж олч чаддгүй гэх юм. Тийм тэр яг тийм аа. За тэгээд өөр гээд хоол хийж байгаа. Хоол хийж хөө магадгүй лээ. Гэхдээ хоолоос нэг байнга хийдгүй маа. Тэгээд бэлэг сэлт үг магтаал хэлчихсэн. Оо тийм. Аха. Тийм би бас үгээрээ миний хэлж байгаа байдал хэр хийж байгаа шүү гэсэн үйлдэлүүд те хитээлийн хэрхэд аяга үйлдэлүүд байдаг. Тэгээд би бас ингээд тэр хүнээс ч гэсэн яг тийм айгууны намайг хамгаалсан тийм мэдрэмж аяга авах туртай гэх юм уу? Яг одоо жишээ нөгөө нэг ямар ч одоо миний харагдаагүй газар намайг одоо ингээ хамгаалаад явчихдаг. Одоо би түргэнсэн шүү дээ ингээд хойгоор одоо ингээд одоо муулаад янгууд no чи ингээл миний орон зай бүх зүйлүүдийг ингээд ер нь л ингээд хамгаалаад ямар нэгэн хүн ингээд нөх хэр халтаад өгдөг шиг те нэг тийм аав ээж хариудаг штэ гэх. Тэгээ нэг юм аав ээж одоо тэгэл нөө хүүхдтэй хэр халтаадгүй жишээ нэг ер нь бол тийм зүйлийг бусдаас ч гэсэн авах туртай би ч гэсэн өөрөө яг тийм учраас яг хүмүүсийн одоо хосуудын ч юм уу гаргадаг юм нөгөө хоёр тэр нөгөө хайрыг хэлнэ ингээд таарахгүй болохоор хэдий ингээд би нэг таалдаг ч гэсэн ингээд тэр нь таарахгүй болгоод ингээд бог харин зэ тийм ер нь тэр ингээд нөгөө ярилцахгүй ингээд ясараад ингээд цаг хугацаалтаа тийм тэгэхээр хараа ялцчгүй бол ярилцах гэдэг бол юм болгоно ярилцаад үнэхээр ойлголцож бас чаддаг тэр яг ярилцаад шийдэл төрөх гол нь тэрийг хэрэгжүүлж нөгөө нэг үйлдэл авах амар чухал байгаа. Зүгээр амар гоё ярилцаа тий. Застаа гоё ярилцчихлаа. Тэгээд нөгөөх маргааш нөөдрөөсөө тэгэл ижлийн асуудал үйлдэл авахгүй байгангууд чинь дахиад нөгөө ижлийн сайкл нөгөө ингээд эргэлдээ яваад харчаа ямар ч асуудал шийдвэр гаргах чадахгүй. Тэгээд яг эндээс болж яг үнд амар том асуудлууд бол ингээд үүсээ явдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол ер нь бол тэгэл нөгөөх тайгүй бол тэгэл адилхан авч явах л болно шүү дээ тийм ярилцаад бол өөрөө тэр л цаанаас л чамд бодчихвол чи бол төрүүлж үгүй гэдэг юм бол харцгаа биш нөгөө хүн окей байхад тийм ер нь одоо ингээд нэг өнөөдөр нэг хүнтэй танилцлаа тэр хүний гашид дахиад дараагийн 30 40 50 жил ингээд хайрлцаад нэг гэдэг юм хэцүү яг энэ юм жоон нэг төсөөллийн асуулт та гэтэр ингээд бодцол болсон байхгүй тийм би бол яг хайр байгаа болохоор яг нөгөө тэр хүнтэй байхыг бас сонгоод тэгээд миний яг ингээд хүчээр хүнийг үлдээж хүчээр юм нь бол ингээд хайрлна гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр уусаа яг нөгөө нэг одоо хажуу талын ингээд хүмүүсээ харсан ч гэсэн тийм удаан байцсан ингээд зөндөө хүмүүс байгаа зөндөө осоо тэгэл ингээд хайрна гэж байж идэг. За мэдээж нөгөө нэг анхны шигээ тэр нэг одоо юу шиг одоо байхгүй. Ягаад гэвэл илүү одоо хуучирсан ч гэсэн хуучрах гэхгүй одоо нөгөө нэг юу би нэгээ угаасаа ингээд бүх юмыг нэг ч урт мэдчихэж байгаа юм чинь тэгэж хүлэн зөвшөөрч
Тэгээд нөгөө тэр хайр ингээд хизээч хувирахгүй болцсон гэх юм уу? Хизээч хувирхааргүй болцсон тийм. Тэгээд ямар ч юм басан нэг юм за угаасаа л битүү бидээ хайртай. Тэгээд би нөө бүр ингээд мэддэг учраас ямар асуудал, ямар үед юу гарах вэ? Ямар ч үед юу ч гарсан би нэг мэддэм чинь яаж шийдэх шийдлүүдээ ингээд ерөөхдөө амар хурдан шийдэж ч юм уу явцдаг. Хайр. Тэгэхээр хайр тийм. Хин нэгний хайрлаханд бол мөнгө хэрэгтэй. Хэрэгтэй. Тийм. Мөнгө бол ялц ч юу одоо бол угсаал хайрлахын тулд мөнгө Гэхдээ шууд тийм харилцаа шүү гэх. тийм ээ. Гэхдээ хайрлахын тулд бол биш. Тийм юм бол гэхдээ хайрлах явцад үгүй нэг юм. Одоо ингээл Жишээ нь одоо би бэлэг өгч миний хайрын илэм тэгээд байгаа шүү дээ. Тэнгуут надад мөнгө хэрэгтэй гэж би бэлэг авч тэгээ хайраа харуулмаар байна шүү дээ. За энэ жишээ. Тэгснээс яг хүнийг хайрлахын тулд бол яг мөнгөний шаардлагагүй чи хайрлаж байгаа гэдэг мэдж байгаа чинь хамгийн чухал байгаа шүү дээ. Тэгээ тэгжээч тэр хөшүүргээрээ чи урагшаа одоо тийм мөнгө олохын тулд явдаг ч юм уу, илүү хийхийн тулд явдаг ч юм уу. Тэр хүн тэртэй хайр гэдэг зүйл чинь чамайг илүү нөгөө сайн руу одоо чиглүүлэх юм болж байгаа нь айгүй чухал. Хайр гэж юу юм бэ? За. Нөгөө хайр гэж халбагддаг юм болохгүй гэдэг шиг. Би бол хайр бол амар би үнэхээр нэг үгэнд үнэхээр хэлж чадахгүй байна. Би энэ бол яг амар олон зүйл гэхдээ хайрыг би халамж тийм зүрхний халамж гэх юм уу? Тэгэж нэрлэх юм. Тэгэл тэ. Зүрхний халамж гэх юм уу? Хайруул зүрхний халамж. Тийм, хайруул зүрхний халамж. За. Ерхий асуулт суусан чи зөвлөж яа ерхий хэлчихлээ. Окей. Нэг юм тийм. Хайранд үгүй зүрх нь угаасаа хайр хэрэгтэй. Бид нэр тийм хөдөө хайр хэрэгтэй. Тэгээд тийм. За. Тэгвэл одоо цэгийг юу нэгээд өнөөдрийн цэгийг бий болгохын тулд энэ нэг тийм хүн тал асуулт биш байна. Хайрлуултын залуучуудад би байх хэрэгтэй байх. Өнөөдрийн цэгийг бүтээхэд нөлөөлсөн чиний амьдралд тохиолдсон одоо хамгийн том experience туршлага юу вэ? Ингээд ямар нэгэн тийм өөрчлөлт ч юм өөрчлөлт цэг turning point. За мэдээж тэр саталт байсан. Саталт бол айгүй том юу байсан. Өөрийгөө бас ингээд харж ухаарах ойлгох айгүй өсөлт рүү твших тийм амар том ерөөд бол эргэлтийн бол ялцч үзэг болсон. За нөгөө талаасаа нөгөө нэг хайртай нэг л доо. Одоо би яг энд байгаад нэг хамгийн их харамсан зүйл гэдэг юм бол мэдээж яг хамгийн их бидний гаргаж байгаа золиос нь хайртай хүмүүсээс хол байх, гэр бүлээс хол байх хамгийн том золиос нь тэд нартай байхгүй өнгөрөхгүй байх цаг хугацаа. Бид нэр энийг ингэж золиослон байж яг хүний газар ингэж байж байгаа нь би зүг байх хэвээр. Тэгээд тэр хүнтэй би алхтай хайртай хүнтэй ингэж тэ одоо нөгөө тэр гэр бүлийн хүнтэйгээ алхтай цаг хугацаа өнгөрөөгөлөөгүй байж иж гинт тэр үнийг одоо харахгүй алдах. Тэр бол хамгийн том бас хүнийг өөрчлөх зэг. Намайг бас өөрчилсөн зэг болсон. Яа нөө бас ижлэгийн цаг хугацаа нэг болсон болохоор. Тэнгүүд ингээд өнөөдөр ингээд гоё даг цэгийг гаргаж ирэхэд бол ингээд сайхан зүйл сайхан зүйл зөндөө бослоо. Гэхдээ яг ерөнхий ингээд хөшөөрөө ингээд жоохон сөрөглөх рүү гонхтой байж иж ингээд эрэг үр дүн гарсан шүү дээ. Тэгэхээр ингээд одоо ингээд бас ингээд нэг хүмүүлгний амьдрал өдрөлгөөс шагалтай байхгүй байгаа юм гэдэг утгаараа нүг хэцүү цаг үе байгаа ч гэсэн нэг одоо ирээдүйд ингээд өөрийнхөө сайхан үйлдэл гаргаж байж үйлдэл юм ч юм уу. Тэгэхээр нэг жаргалтай гон зовлон мэж жаргал өдрөд. Тий, заавал байдаг. Заавал угаасаа хүн болгон ямар нэгэн нөхцөл байдлаар хүний л амьдрал учраас тий угаасаа юм байхгүй бол энэ ч бас утга учиргүй. Тэгвэл turning point нь тийм хөө бол яг одоо бид чинь ингээд 4-8 ингээд завгүй ингээд үлнөөсөө ингээд явж шүү дээ. Яг чи ингээд хизээник ингээд нэг амсгаа аваад ингээд нэг за ер нь амьдрал гэж болчихно шүү. Сууж явах юм шиг санагдаж байна. Насны өвс ч гэдэг нь яг юу хийсний дараа юутай болсон гэж байна.
Би яг нэг 30 гараад л яг за амьдрал чинь нэг ингэжил амьдрт юм байна штэ тий. Жил амьдрт юм байна штэ гэдэг яг ингээд мэдэрснийхэн дараа гэх юм уу? Нэг хэцүү санагдах ба би амьдрал хэцүү гэхдээ би яаж дийлхийхээ сурцсны дараа ч гэх юм уу тий. Яг би окей. За ингээд хүлэн ширүүл сайхан амсгаагаал амьдрий да. Гэтэ яг мэдээч яг тэр нь би ингээд бэлдэж байгаа юм шиг юм бол санагддаг юм уу? Тэ өдөр болгон мэдээж нэг өөрийгөө одоо жоохон контролгүй ч юм уу, айгүй emotionally байдаг ч юм уу, эсвэл амархан боддог ч юм уу. Энэ бүх зүйлүүдээ би яаж одоо ингээд өөрийгөө баг зааж жоохон ингээд баланстай байх уу гэдэг дээр ингээд баг ингээд ажиллаж явж байгаа нь би яг ирээдүйн тэр нэг би ингэж дийлхэндээ гэсэн 30 гараад тий. Ерөнхийдөө бол гайгүй болчихно гэж бодож байна. Яа тэгвэл одоохон болохоор би мэдээж ингэж гайгүй ингээд байгаа ч гэсэн бас л мэдээж тийм болоогүй л байгаа тий. Тэгэхээр эзэж угаасаа хангалттай болохгүй л тий. Гэтэл ядаж илүү гайгүйгээр хүлээж авч гайгүй ингээд болмоор штэ шийдвэр гаргаад ингээд баг зовмоор штэ яг үнэ. Тийм штэ. Нэг л амьдрсан баг зовмоор байгаа байхгүй. Зүзэл зовж штэ. Заавал амар зовсны дараа кино хоош юм. Харин тий. Яг хөө зовлон гэдэг амар зовоод байгаа ч байхгүй л тий. Гэхдээ бас би бодож лээсэн. Хүн болгоны зовлон өөр. Зовлон гэж ойлголт нэг өөр, жаргалыг би бас ойлголт нэг өөр байгаа байхгүй. Тэмүүдийнх ингээл одоо юу гэж хүнд ингээд ихэнх залуучууд ч юу ч ингээд машин байр машинтай болгочтой юм ажилтаа болгох ингээд зарим нь ингээд готролтой тэр ингээд даван болж байгаа. Тийм. Үзэлтэй ингээд тийм. Тэгэнгүүт тэн зовлонд ерөөсөө хэмжүүр байдаггүй. Тэн зовлонгийн хэмжүүр гэж байхгүй. Гэтээ чи жаргалт ер нь хэмжүүр байдаг гэж боддог. Тэнгууд хүнийг хэмжээгүй. Яа. Тэнгууд хүнийг хизээч харин шүүж болохгүй. Яагаад гэвэл тэр хүмүүс нөгөө зовлонд ямар ч хэмжүүр авахгүй учраас тэгэл уцаалцсан тэр чинь тэр хүний хамгийн том зовлон бол тэгэл зовлон амар хэцүү ижлэх мэдрэмжийг нөгөө ижлэхнээр л үүдэлтэй мэдэрч байгаа болохоор. Тийм. Одоо чиний хувьд хамгийн үнцэнтэй зүйл чи юу вэ? Одоо юм хэлээрөө эсвэл ерөнхийдөө миний хамгийн үнцэнтэй зүйл вэ? Тийм, ерөнхийдөө үнцэнтэй зүйл, үнэт зүйл ч юм уу. Ингээд чиний ингээд бас нэг баримтлагтай зарчим гэж нэг байна. За яг нөгөө нэг сүлийн угаасаа аяга ухаарч байгаа зүйл нь яг хамгийн уус үнэтэй зүйл чинь чи өөрөө яг би хувь хүн яг тэгээд яг би өөрөө ингээд амьдралын ингээд яаж даван туулж явж байгаа миний бүх туршлагууд энэ бүх зүйл л яг миний хайгуу үнцэнтэй зүйл. Тэгээд би юунд шүүрчлэх хүсэхгүй. Тэгээд яг зүгээр ингээд байгаагаар нь л өөрийгөө л авч явна. Тийм. Өөрөөр асуултын хариулт. Дэлхийгээ явууч. Жанжин шугам уу? Яг нөгөө нэг ингээд авч өгдөг те. Тоглоом хийж хин тураад. Яг өөрийнхөө тийм. Би яг өөртөө яг ингээд одоо хийсэн үнэхээр би даах хэвээр зүйл гэх юм бол би өөрийнхөө тэр peace буюу те одоо тэр амар амгалан алдахгүй шүү. Дахиж би тэрийг алдчих болохгүй. Тэрийг л алдахгүй явна. Ялангуяа хэний салгуунсан дэлж байгаа. Тийм тэрийг хинээрч би орлуулахгүй. Ямар нэгэн зүйлээр би тэрийг л алдчих болохгүй. Тийм би тэр амараа молон тэр яг нөгөө нэг тэр ингээд peaceful тэр peace-ээ ерөөсөө би ямар нэгэн зүйлээр ингээд орлуулж алдахгүй. Гэдгээл тэр нь миний ерөөхдөө чанжиж байгаа юм. Тэнгүүд нөгөө нэг юу байгаа шүү дээ. Ямар нэгэн супер хүчтэй болъё гэх юм бол ямар супер хүчтэй яа. За. Яа, надад ч 10 жил амар ярьж инээлдэг зэрэг. Юу юм болоо. Би зүгээр яг ингээд нөгөө нэг би юу сонгоцсон сумаар байхгүй. Зүгээр онгоцсон сумааргүй аялмаар байгаа байхгүй. Тэгэхээр одоо яа гэсэн үг? Нэсэс сурах юм гэхгүй. Нөгөө нэг зүгээр ингээд шилждэг штэ. Тийм. Телепорт тийм. Тэнгуутаа яг ингээд шууд шилжиж зүгээр шууд тэр хүссэн газар очих. Тий. Тэгэхгүй яа би өөр онгоцсон сухыг үзээд чинь. Амар ядраадаг. Яаж яа Турк програм. Харин тийм амар ядраадаг ёо. За одоо яаж явнаа л гэж үзчихээ. За тэгэнгүүт
би сая бас нэг заваас асуух чагаад нэлээд сайн хэлсэн. Нэг буцаад нэг үнэт зүйл гэж нэг юм шүү дээ. Тэнгүүд хизээ нэг одоо л ихтэй нэг цаамаар таах юм болцсон шүү дээ. Яа яа юу юм бэ гэдэг. Тийм одоо нэг тийм байхгүй. Надад чаг гарч байгаа юм шиг. Гогол өстө тийм байхгүй. Одоо тэгээд бүрэлдэхүүн байлаа. Тий, ост бүрэлдэхүүн. Нэг сайн байна уу? Тэнгүүд нэг заах үнхээр гэдэг жууд залуу ингээд гадна талаасаа штэ тодорхойч тэр дээд тодорхойч тэр ингээд юм болж илаа гэж бодъё. За. Тэнгүүд чи нэг энд үнэт зүйл гэдэг өөрийг ингээд одоо сайн надад сонсогдтуулаа гэж бодох хүчтэй юм сонсож байгаа. Тэр үнэт зүйл өөрийг ингээд тусна ингээд авчсан тавьсан. Тэгээ тэр хүн заавал ингээд тэр ингээд нэвт ингээд зорж ирэх хэрэгтэй юм эсвэл чи тэр ингээд онгойлгох хэрэгтэй. Эсвэл онгойлгохгүй ингээд хамт яваад байх юм уу? Одоо үнэт зүйлүүд ингээд өөрийг ингээд нэг нээж өгөхгүй юу гэж таалаа. Тийм, ойлгож. Ерөөхдөө өөрөө нээлттэй байхгүй юу юм бол яг юу нь үнцүүл би өөрөө үнцүүлгээд хийж байгаа бол яг миний дотор дахиад энэ амар олон салалж байгаа шүү дээ. Яг миний амьдралд бас яг юу би барьж явж байгаа, баримтлж яаж байгаа. Одоо ямар зүйл дээр би ямар шийдвэр гаргаж бас ингээд миний үнцүүлүүд ингээд тэрний дагуу явдیں۔ Би тэр хүний бас ингээд одоо үнцүүлэлт нь би бас өөрөө тааруулах хэрэгтэй тий. Яг энэ зүйлүүд дээрээ айгуу тийм нээлттэй байгаад нээлттэй байх байдал чинь тэгэл нөө харилцаанаас ярилцах байдлаас эхлээл тэгэж өөрөөгөө ч гэсэн ингээд амар таниулж мэдрүүлж онгойлж ингэж яаж ийж тэгэл уусаа яг нөө харилцаа чинь явна штэ тэгэхгүй ойлгомжтой байж тэгэхгүй би л нэг юм үнцүүл нэг юм намайг л чи өөрөө ухаж нөхөө ойлгохгүй бол би л үгүй тийм тэр чинь яг үнэ амар юм ачуур нөгөө нэг юм би тийм байсан би угаасаа ингээл би байсан тэгээ угаасаа туршлагаас л хүн ингээд тэр чинь юм бас жоохон тий угаасаа нэг жоохон охин тийм гута чи өөрөө л эхлээл угаасаа ингээл надад угаасаа хайртайгаа болцсон юм чинь өөрөө тэгээд бараг нөгөө нэг миний бодлыг уншихгүй юу тий бодлыг уншаад өөрөө учрах болохгүй юу бараг тэгэх гээд байгаа. Тийм. Тэгэнгүүт одоо нөгөө нэг эрэгтэй нэг нөгөө зан чанар тэр талаас нэг ямар эрэгтэй хүн чамд төвлөв юм таалагдтыг. Одоо нөгөө түрүүний хэлсэн нөгөө нэг зөв хүндээд татах гэхээс илүү дээр зан характертэй үзэл бодолч тийм юм. За. Нөгөө төлөв даруу гэдэг бодлоо. Яг миний яг үнэхээр нөгөө нэг одоогийн байдлаар яг харж байгаа миний сонирхож байгаа залуу гэдэг юм бол үнэхээр яг хаана ямар үед өөрөөрх ингээд би яг яаж авч явах айгуу сайн мэддэг. За тэгээд зан чанарын хувьд гэх юм бол би бол нэг юм тийм жоохон ер нь чимээгүй борсортой гэхдээ ингээд цаагаараа одоо яг ямар нэгэн одоо асуудал ч юм уу эсвэл ингээд надтай хамааралтай юм гарсан ч одоо яг ингээд ямар үед яаж шатаг тий ямар хандлага тий гэдгийг айгуу сайн мэддэг гэх юм уу. Тэгээ тухайны хандлага айгуу чухал. Тэгээ ямар яг хандлага гэр бүлтэй ээж тэртэй. Гэр бүлтэйгээ эсвэл ингээд яг ойр тойрны одоо хүмүүстэй ямар хандлагатай, ямар нөхөдөө урамсгалтай, харилцаатай байдаг тэр зүйлүүдийн бол айгуу харж тэг мэдээж яалтчгүй үнэхээр нөгөө дотогшоо айгуу хардгал болчдөг юм байл л дээ. Тэгээ өнгөрсөн мэдээж хамаатай тэр хүний чи бий болгож байгаа зүйл чи өнгөрсөн юм чи. Тэр нь мэдээж би өөрчлөж байгаа. Би сайжирнаа гэдэг. Тэгвэл мэдгүй яг ямар кейстэй ямар өнгөрсөнтэй гэдэг чинь бас айгүй чухал. Тэгээд яг юу даван тулж байгаа бүх зүйл чи амар өөр хүнийг бүтээж байгаа юм чи. Тэгээд бас тэр энэ дээр яаж өөрөөгөө одоо яг яаж авч явж байгаа юм те. Тэгэл уус өнгөрсөн ч үнийг бүтээж байгаа юм чинь тэгэл өнгөрсөн чинь чухал байлгүй яах вэ? Бид нэр мартаж болохгүй. Гэхдээ байнгас тэр өнгөрсөн чинь чамайг хоошин татах хэсгүй. Өнөөдөр өөрөө амьдрах гэж хичээх хэрэгтэй л. Лэнда. За. За тэгвэл одоо ингээд ер нь ингээд сошиал медиас харж байгаа ингээд хүмүүс оронд одоо ингээд basic human kindness буюу ингээд ер нь хүн хоорондын харилцаанд ингээд хүмүүс бид нар ингээд юу аль зөв хэрэгтэй бит хүмүүс харилцаа шиг хүн хооронд харилцаа нэг харилцаанд хүмүүс юун дээр алдсан алдаад ч юм нэг юм нөөцлж хийгээд ингээд нэг л ингээд тэрийг нөөцлж чимээд хүмүүс ингээд гоё ингээд харилцаад ингээд хүмүүс бид нар асуудаг юм амьдрах гэдэг юм чинь стресс багтаа яж тийм хүн юу анзаарч байна чам none of my business гэ хайчаач гэсэн зарим зүйл ялч хүн стресс үгүй байж таа
процессаас салдаг юм. Энэ гэхдээ ялч ч юу яг нөгөө хаан дагасайг амарх юм. Би Ирландд байгаа бол нэг өөр, Монголд байгаа бол нэг өөр те. Монголд бол би яг хүмүүсийг илүү жоохон нөгөө нэг монголчууд яг нэг амар юм шоу оф юм амар их дуртай штэ. Гэтэ монголчууд ч хүн ер нь тийм штэ. Хүн гэтэ энд бол нэг амар тийм байдаг ш. Одоо нөгөө одоо брендийн юмнууд, том машинууд те. Тэгэл нэг л амар юм кул те Монгол ер нь бол очихоор ингээд амар нэг л юм кул хүмүүс тий амар юм гялц энд болохоор шал эсрэгээрээ зүгээр нөгөө ертөөцтэйгээ нөгөө толхны уцтайгаа энэ тэн хүүгээ зүгээр явж идэг. Тийм тэгэхээр яг хуу хандлага юм уу да тий хүний хандлага амар жижигхэн зүйл амар юмыг өөрчилж чаддаг. Одоо жишээ нь энд бол ингээд хүмүүс бибнээ хараад танихгүйсэн ч гэсэн инээмсэглээл тий. Чи яаж нэж хамаа байхгүй зүгээр л яг ингээл харсан л бол харсан л бол зүгээр л инээмсэглэл энэ чинь үнэгүй нэгт хоёрт гэдэг юм бол энэ чинь нөгөөнийх нь ч гэсэн яг тэр өдрийг ингээд жоохон жижигхэн жолтгой жоохон яг үндэ баясгалантай болгочдөг. Тийм. Тэгэхээр яг энэ илүү хүм болгонд байгаасай л гэж амар хүсдэг. Тэгээд мэдээж хүм болгол ямар нэгэн зүйл ингээд тул явж байгаа тийм. Тэгээд тэгэхээр нэг жоохон инээмсэглэл бол тий яг цэцгүй штэ. Тий. Энд гэхдээ ялч амар зэгтэй. Гэтэ ингээд нэг ялч нэг юм дээр би авчих ингээд огтлцож байгаа. Тий. Масктай хүмүүстэй нэг л өнгөрч. Гэтэ хүний тархич нь нөгөө нэг угаасаа яг юм автомат чи зүгээр л ингээд инээмсэглэл юм бол угаасаа ажиглалын гормон дааврын ялгараад тийм тэгээд цаанаасаа. Окей. За цэгийн ер нь ойрын түрүүгийн подкаст хийхэд хэлжлээсэн л ер нь ойрын 2-3 жилийн зорилго юу вэ? За тэрнээс өмнө бас энэ 25 он ер нь дуусч байгаа тогчээ. 25 он дуусгаад ер нь юу хийцэн бэ, яа хийцэн бэ гэж бодож байна. Захинээлжинд ямар ч тав сурж байгаа зүйлээ дуусгаад тэгээд яг энэ жилийн сүүлээр уусаа 12 сар өвлийн амралт гээл тэгэл ер нь бол төгсөж байгаа учраас нэг аюутай ч амжилттай нэг дуусгаад ард нь гарчих юм бол нэг юм санаа амрахч байна. За тэгээд нэг шин ер нь бол жоохон орчинд гэтээ энэ эрхчлээс ч юм уу тийм шин өөр орчинд өөр яг одоо мэргэжлийн дагуу өөрийгөө сорих тийм челленж бол өөртөө ер нь бол тавьж байгаа. Тэгэхээр бүтчихээсээ болчоосоо гэд найдаад ер нь бол байж гин. За тэгээ энэ жил дуусахаас өмнө яг юу хиймээр байна гэх юм бол би дахиад нэг Амстердам явж үзмээр явмаар байна. Би сая яг Амстердам руу явчихад ирэх надад Амстердам аягүй таалагдсан. Тэгээд дахиад тийш бол 3 жил тусаас өмнө явчмаар байна. Чадвал тэгээд чадгоол яах вэ зүгээр. Дахиад хуцаа байна. Тэгээд өөрч илүү яг гүйлтэндээ илүү анхаармаар байна. Марафон одоо бэлдээд ер нь бол энийгээ жоохон хаяхгүй үнэхээр эндээ коммит дагаад тогтмол болгох хэрэгтэй байна. Өөр тийм стресс менежмент юмудаа ер нь бол айгүй сайн зөв баланстай зохицуулж сурмаар байна. Иймэрхүү зорилтууд ер нь бол тавьсан байна да. Окей. За. Эргээд хоёулынх нь ярилцлаа. Яг дууссан ч юм алгалдаг. Гэтэ хоёроо ингээд заримдаа угаасаа бүх зүйлийг ярьж амжихгүй. Тэгээд ярихыг хүссэн сэдв эсвэл надаас юм нэгэн байдлаар асуух асуулт энэ төрөө байвал суугаад ярилцаад чамд ямар нэгэн асуудал ч юм уу ямар нэгэн асуудал амьдралын тулгарч чи тэрнээр ингээд яаж реакшн гаргаж юм хүлээж авч даван тулах юм ч ингээд ажилтдаг инстинкт жоо. Эхлээд паниктна. Эхлээд ингээд одоо паниктна. Тэгээд дараа нь ингээд одоо юу гэдэг ингээд асуудал бол өөр байгаа шүү дээ. Тэгэнгүүт ингээд 100-ны 160-70% ингээд тохоо болсон байна. Яг нь зөвхөн надад тулгарч байгаа асуудлууд байгаа учраас би тийш нэг тоохгүй өнгөрч байгаа юм. Гэтэ тоохгүй байлаа гэдэг нь хашиж байгаа гэсэн үг биш. Нөгөө дараагийн минь бодцсон ингээд одоо юу гэдэг эсвэл хинд нь нөгөө нэг ийм эрсдэл гарч магадгүй бодцсоноос учраас тэр эрсдэл гарангууд наа за зэн гашлаа гэдэг дараагийнх юм яадаг ч юм. Заримдаа бол паниктна одоо өнөөлө 5 цагт бас паниктсан тийм. Тэг логистик төрлийн үнэ эсвэл ингээд илүү сэтгэл зүрэхтэй дагсан үнэ.
Тийм болохоор би энд байна гэдэг. Би нөгөө нэг амар завтай юм шиг Big Bang Theory үзэж байгаа байхгүй. Тэгээ одоо 5 бүлэг дуусаа 6 дахь хүрч. Тэгээ нөгөө Sheldon Cooper гэдэг гол дураа шүү. Тийм. Тэр ч мал ингээд цэвэр логистик төлөв байгаа байхгүй. Яг ингээд дөрөв уусаа тимүүд ингээд бүх юм ингээд зөвхөн ингээд логик талаас нь ингээд хараад байгаа юм бол ингээд алдаатай байх юм аа ингээд тэр зүгээр харуулж байгаа. Тийм учраас хажууд нь сайн найз нэгээд сэтгэл зүйтэй унгаад ирж байгаа. Тэгээ ерөнхийдөө бол сэтгэл зүрх мэдрэмж гад фил ингээд ерөнхийдөө тэр чинь л ер нь давмгаална дөө. Тэгээд тэрийг тэгж гад фил ингээд дагаад алдсан ч гэсэн нөгөө хинд нөгөө эртлээ тоцсон учраас тийм. Харин тэр сүүлийн үед болохоор яг ингээд ер нь тийм сэтгэл зүрхэд авах юм бол илүү ажиргалтай л байна. Одоо нөгөө сэтгэл зүрх логикгүй гэдэг чинь баруун хайр мэддэг юм ингээд. Тийм тийм. Усаагаар нэг юм болчихж байгаа байхгүй. Сэтгэл зүрх гэдэг чинь ингээл хайр логик гэдэг чинь болчихж байгаа. Тэгээд одоохонд бол би мөнгө сан. Үнэ гэдэг. Эгөөс тэгээд гэр бүлийн тэр ахгүй ер нь бол тэгэл яг ганц би байх тохиолдолд бол яг карьер тийм ер нь бол өөрөө өөртөө л жоох дэвшилттэй байвал. Гэтэ ялч минаас амар дарамтаад байна. Яг ингээд чи дэвшилттэй байх хэвээр сайн байх хэвээр хичээх хэрэгтэй гэл тий. Цавх цаваатай. Яг үндэ тий энэ бол амар яг үндэ дарамт. Нэр үзүүл. Нэр дарамт гэснээс би нэг асуух юм байна. Одоо нэг цэгийн дээр ирэх бусдаас ирэх нэг дарамт гэж юм байна. Найзууд ажил гэр бүл за тэгээ найзуудад найзлаа гэдэг юм. Энэ бүх дарамтуудыг яаж хүлээж авах юм бэ? Түрүүний хэлсэнчлэн ингээд маневрлаад ингээд тэр ингээд дарамт гэдэг зүйлээ мотивацлоод ингээд чинь эсвэл ингээд дарамтыг чигээр нь хүлээж авдаг юм. Яг ер нь янз янз хэрэгтэй. Ерөнхийдөө. За ерөнхийдөө дарамт юм чинь дарамтлагдчихл ирэн л дээ гэдэг. Тэгтээ яг тэг үнэхээр ямар төрлөөр өгөөд вэ? Үнэхээр токсик тий. Одоо муу төрлөөрөө намайг ингээд одоо үнэхээр одоо гониглуулсан ч юм уу хэцүү байдал оруулсан байх юм бол тийм мэдээж жоох гониглон хэцүүлээж аавна. Тэмний хариу үйлдэл ч гэсэн юм нь бол тэгж амар гоё байхгүй. Мэдээж уурлна, эмошно гаргана. Тэгэл тэгж байгаа л яг за окей яг яаж идэвхлээ. Эмошно ерөөхдөө гаргаж байгаа ш. Тэнгуудаа дараа за окей энийг тэгвэл яг яаж идэвхлэх зүгээр үү те. Дахиж авмааргүй ш. Тэгэхээр ер нь хязаа өмнө сүлд уурлаа бас тэгээ ойлоо. Уурсан сноо. Ингээл хараалаа уншаал тэгэл нэг юм шиддэг ч юм уу ингээл бактериал ингээл. Тийм. Алгамаас авч байгаа. Тийм. За тарай амар уурлсан үеийг бол би яг дуурлахаараа нэг амар зүгээр дуугаар очдөг юм бол ер нь дуугаар очдөг. Тэгэхээр за 3 хоногийн өмнө ч юм уу би нэг дүүдээ гуурхрээд тэгвэл би дуугаар ер нь бол биш шууд ингээд дуугаа хураагаад цайгаа авчирчдаг жоохон. Тэгэл гайг болсныханаар за окей би ингэсэн болохоор ч ингээд уурлаж байна. Ингэсэн болохоор ч ингэж байна. Тэгээд дараа нь шигт хэлээд тэр нэг уралтайлаа уйлсан болохоор нэг 3-4 оны өмнө бас тийм. За тэгэнгүүт дуу хөгжим кино тэгээд ном санал болгох дуу за дуу хөгжмөс санал болгох яг. Дуу санал болохгүй шүү дээ. За бодлоо. Тэг яг уу би ястаа ч хүмүүднээс амар янз янзын дуу сонсдог. Jazz сонсно, opera сонсно. Тэгээд ер нь жоо амьд хөгжим талтай юм шиг байна тийм. Амьд хөгжим би амар зуртай. Тийм амьд хөгжим тэгээд нөө 80-90-ад оны дуунууд дуртай. Тэгээд тэгээд дуунууд бол ялцчихгүй бас аягүй чухал. Үнээр бас хүнийг тэг нэг юм одоо хэцүү үед нь хань болж байгаа. Гэтэ зарим үед үнэхээр тэгдэг. Үнэхээр би яг дуунууд амар яг сонсонгууд нэг юм үнэхээр ингэ тэрврээд өгөөд ихгүй тийм байхгүй л. Гэтэ тэр мэдрэмж нь аягүй гоё. Жоо мэдрэмж нь аягүй гоёсэн байдаг. Тэгээ тэрийг бас илүү мэдрэх туртай. Тэгээ техно бас гүөхтэй сонсох шүү. Техно энэ төр тэгээ илүү жаа ингээд илүү өртөвчтэй болгож байгаа юм шиг тий. Бэ мэдрэмж өгдөг учраас тэгээгүй тийм болохоор би бүр үнэндээ амар юм холбоо сонсдог. Тэгээд нөгөө талаасаа хөгжим уг нь тоглолцсомаар л гэдэг. Би яг нэг төлөвлөр урыг тоглож сурж байгаа. Тэгээд
болцсон. Яг юмудаа ингээд жоохон ингээд сурч байгаа л тэгэл хайчдаг. Жоо ханаад нүггүй. Харин тэгээд наагаад нэг хөгжим ойр би ямар яг за нэг чадчих юм байна. За нэг practice яачвал гээд 10 хэдэн жилийн дараа. Юу нөгөө сурсан юм шиг мартсан. Харин нэг гоё хөгжим дараа сурчвал Санал болгох кино. санал бол кино. Яа би ядч шатчих амар их юм ингэж угаасаа нөгөө үзээж сонсож ингэж яаж байгаа шүү дээ. Мэдээлэл авч өдөрсөндөө ингэж явж байгаа. Би нэрнүүдэд үнэхээр амар гоо. Би яг ингээд тогтож үнэхээр за энийг цээжлээ гэж цээжлэхгүй бол за угаасаа нөгөө нэг эсвэл амар муузан сурцсан. Буцаал харчих юм чинь. Буцаал search-нээс харчих юм чинь. Олчих юм чинь ер нь бол ингээд шууд хайчдаг. Тэгвэл одоо уншиж байгаа юм. Одоо уншиж байгаа юм. Нэрэлтэй. Би нөгөө surrounding by idiots гэдэг. Үнэ. Тэгээ би яг энийг уншиж байгаа байхгүй юу? Би бүр энийг дуусгаж чадахгүй юу? Би бүр зурлалцчих. Гэтэ би саяхан юу дуусгасан нөгөө нэг бүрийн орчуулсан тэр нэг ээжэдийн монголог лөө. Тий. Ээжэдийн монголог гэдэг тэрийг уншаад дуусгасан. Тэр ном надаа ерөнхийдөө тодорхой хэмжээнд айгу таалагдсан. Тэгээ сэтгэл талаас ч гэсэн айгу нэмэртэй бас нөгөө тасгалуу зааж өгдөг байсан. Тэр нэг таалагдсан. Окей. За ерөөдөө ингээд дуусгая дөө. За тэгээ да гэдэг. Тэгээд сонсож байгаа хүмүүстэй хандж хэлэх нүг байна. За. Намайг хүн сонсох байх уу? За ер нь бол дараа нь би өөрөө энийг бас олж сонсгоо надад айгу гоё ахаа. Тэгээд ямар ч тач баярлалаа. Тэгээд ийм цаг хугацаанаас ингээд бас аваад миний нэг жохон ч гэсэн энэ тус өнгөрүүлсэн амьдралын туршлагыг сонсно. Баярлалаа. За тэгээд хэрвээ хүн сонсч ивэл зүгээрээ чи зүгээрээ өөрийнхөө амьдрал өөрийнхөө цаг хугацаанд амьдарч байна. Тэгээд чи зүг гэж бодсон зүйлээл өөрийнхөө дотоод тэр одоо gut feeling зүйлүүдээ сонсоод зүг зүйлээ хийгээд хүссэн зүйлээ одоо чи юу хүсэж байгаа гэдэг айгуу сайн чагийн юм болгоныг туршиж үзэж өөрийгөө гадагшаа авч гарч яг ингээд хүмүүсийн дунд өөрийгөө оруулж үз бүх зүйлүүдийг туршиж үз. Тэгээд чи яг өөрөө яг ингээд юу хүсэж байгаа яагаад байгаа гэдгийг илүү мэдэж эхэлнэ. Тэгээд зүгээрээ тэгээд өөрийгөө илүү их авч гараарай. Тэгээд чи чадна. 괜찮아. За хүмүүс тийм бол чи савралсан нэг хизээний цагт олж сонсно одоо шинэ дугаар 9 сард ч юм 10 сард байхгүй. Тэгээд ингээд тэрнээс хойш ч ингээд юм сошиалтай байж л байна. Чи жилийн дараа ч юм уу 2 жилийн дараа 3 жилийн дараа тэр үед сонсцгээгээд өөр дандчих. Ирээдүйн өөр дандчих. Өөр дандчих үү? Тэгээд чи ер нь бол цэгийн. За урдаас зүйлээд бол ингээд зөндөө амьдралын маш гоё чамд өнгөрөөсөн цаг хугацаа байна. Тэгээд ганцхан одоо хэцүү зүйлийг нь харж тэрүүгээрээ бити бүх зүйлүүдэд одоо шүүлтүртэй хандаж ажралтай момент бүх зүйлүүдээ мэдрэхгүйгээр хаагаарай. Тэгээд илүү амьдрсан шиг амьдраад өөрийнхөө амьдралаар өөрийнхөө яг нэг хувь зээний хийцэн болж яг амьдрч явна шүү гэж хэлээ да. Окей. За. Тэгээд урилгыг хүлээж авч хүрэлцэн юм. За. За хүрэлцэн ирсэнд баярлалаа яра. Чи ирсэн ш нэрэг. Энэ дугаар чи ингээд хамгийн хол явж хийгдсэн. Хамгийн их зам туулж мөрөд. Харин тийм. Тэгээд ямар ч сан урилгыг хүлээж аваад ингээд наадтай ингээд гоё маш. Тэ сонирхолтой юм тий. Тэгээ Blue Sky sorry. Амар автасс. Би сая 2 цаг гоё nice гэж хичээж байгаа шүү. Одоо тэр алт карьер ч ядраа тэгээд тэгээ ямар ч сан ингээд хин нэг нийлсэн үг гэсэн. Хөтөл ингэж байдаг. Тэгээд хизээний эцэгт ингээд юу нэг дахиад таарсаа байх бах. Тэгээд энийг заавал ойлгох албагүй таахгүй. Ойлгомжгүй байсан. Юу сонсож байгаа хүмүүс ойлгох нь л ойлгож байна. Ямар ч ингэж нөгөө нэг За тэгээ оролцуулсан баярлалаа гэдээ дуусгачих та гэдэг. Яг зөвлөгөө хэлж авч хүрэлцсэн маш их баярлалаа. Тэгээд дараагийнх нь хийх гэж байгаа зүйлс, бодсон зүйлс, төлөвлөж байгаа зүйлс, хүн массаж дээр одоо ажил үйлс, сурлах хөдөлмөрийн бүх зүйл амжилт хүсэж болж байгаа бүх зүйлсээ хийгээрэй. Тэгээд
магадгүй хэдэн жилийн дараа дахиж нэг уулзаад дахиад ингээд ярилцаа сухыг үгүйсэхгүй. Тэгээд баярлалаа. Баярлалаа. За тэгээд энэ удаагийн дугаар маань энэ үрээд өндөрлж байна. Тэгээд дараагийн дугаараар уулзлаа баярлалаа. Peace out.